За сайн байцгаана уу? Mongolias подкастын 15 дахь дугаар. Өнөөдрийн манай подкастын зочноор Оюнбат буюу одоо Rising Development Manufacture компани үүсгэн байгуулагч маа төвшөөгийн минь бас багын найз Оюнбат гэдэг залуу өргөдөө ирсэн байна. За Оюнбат за сайн явж ирсэн ажил төрөл сайн уу? За сайн ажил төрөл сайн тэгээд ямар ч тэр хол байгаа найз төвшөөдөө минь төргий. Сайн уу? Сайн сууж гин үү? Сайхан залуужаа сайхан царайлаг болсон байна. Царайлаг төвшөө. Хоёр энэ ч бодлоод жоохон тийм баг шиг байна. За яг хаа сайн сууж гин. Тэ бас найзтайгаа шууд ингэ ярьсан гоё. Та хоёр за нууц шөл одоо найзаас эхлэе. Хамгийн сүлд хизээ уулзсан бай. Хамгийн анх ер нь яаж хизээ танилцсан бэ? Хинээс надаас сууж гин төвшөө та хоёр түүхийг. За Оюнбат яриад 2003 он байна уу да. 2003 он 3-4 оны хавцаа танилцсан байгаа. Төвшөө мөн 10 жилийн хүүхэд байсан. Тэгээ 10 жилийн хүүхэд одоо энэ замын урталтайгаа 40 тайлтайгаа 45 дугаар сургуульд 45 дугаар сургуулийн доотлолт нэг хувийн сургууль юу вэ нэр нь хөшөө. Гэгэрл гээд сургуульд сурдаг байсан байгаа. Тэр үед танилцж эхэлсэн байгаа. Тэр үед би нэг браус яаж бодол бар ажилладаг гэсэн юм. За ямар бар? Эмоц гэх жижигхэн бар паб кафе. Тэрэнд энэ их үйлчлүүлдэг хүүхдээс байхгүй. 10 жилийн хүүхдөө. За тийм ярьж найзлж эхэлсэн дээ тэр үеэс хойш. Одоо Оюнбат одоо ер нь ямар мэрэгчлээ, ямар сургууль төгссөн, ер нь хаана амьдарч ирсэн бэ? За ерөөхдөө өгш нь бол Монголд Төмөр замын 20 дугаар сургуулийн 2 дугаар ангид төгссөн. Хоёлаа Төмөр зам байх юм ба шүү дээ. Тийм үү тий. Би бүр Төмөр зам инженер төрсөн шүү дээ. Манай авч машинаас зам гэдэг тий. Манай авч бас Төмөр замын инженер. За. Замын хоёрын хамаагүй ерөөл хамаатан болчих. Тэгэх юм байна. Битгээр. Тэгээд Төмөр замын инженер төрсөн. Тэгээд Төмөр замын 20 дугаар сургуульд 2 дугаар ангид төгсөө түүнээс хойш Голландд амьдэрсэн. Гэр бүлээрээ ээж автаа. Ерөөхдөө бол айлын ганц хүүхдтэйгээ айл гэр бүлээрээ тэнцээ амьдарч байгаад 2000 хэдэн онд юм дээ 2 дугаар ангиас явчаад 2001 онд байна уу Монголд буцаж ирсэн байгаа. Тэг манай аав чирнүүж ирсэн байт. Хэдэн жил дунджаар? Дунджаар 5 6 жил. Гэхдээ айгүй баг бахтаа явцсан. Тэгээд тэнд төхөрч баг унган хэлтэй болсон гэсэн үг чинь Нидерланд одоо хэлтэй гэсэн үг шүү дээ. Тийм ч бунаа хэлт орчин гэсэн үг багасаа хэрч 20 дугаар ангиасаа хэрч тий. Тийм ерөнхийдөө сурч байгаа гэсэн дээр Монголоос илүү ярьдаг байсан тэр үедээ бол тийм. Тэгээд 2001 онд ирээд тэгэл ирээл энд нэг хэсэг хийрэг нэстэй тий. Сургууль сурах уу яах вэ ийхүү гэх тий. Тэгэл амьдрал эхэлсэн дээ тэрнээс хойш тэр үед чинь тэ яг нэг 17 6 та яг л өсвөр насны уцаан тэгэл яавал яа. Гэтэ Оюнбатыг би бол яг хамгийн их би амар санддаг байхгүй амар ганган юм урт юм сахимах хүмүүсдэг тий. Тэгээ ер нь бол тэр үед чи бас одоо яг бидний тэр ч маань яг 10 дугаар ангиас ах тэр үед л бас яг юм хүмүүс ч яг бас мэдгүй цөөхөн санагддаг байсан шүү дээ. Одоо бид нар тийг санагддаг байсан. Ер нь яг тийм л байсан л та боддоор. Наач амар ганган уртын сахимах хүмүүстэй амар гинж минж зөгцөө амар дизел үд хүмүүстэй. Тэгээ хамгийн гол нь яг зүгээр яг нэг өөр ингээд мэдхгүй хүмүүс харахаар их хачаар гэдэг юм шиг байгаа л та. Тэгээ маний дэлхөр хааш гоё яригч авч тээ. Вау. Тэгэл ерөөсөө маний ирч хамгийн анх баг тим юм айгүй их баг яриад анх бид нар чи яг найслал яажсэн шүү дээ. Тэ армаш бүр багтаа. Тий. Ерөөхдөө тэр бас сургуультанд бас манай бас яг би өөрөө бас 40 мянгатай 17 дугаар байранд өгөх практикийн боромтлаа. Тэгээд бас манай найз нар сурдаг байсан. Аюух төрөнгөөр орж гарч явдаг байсан. Тэ нөө маа төвшөөч бас өөрөө тэр үед их ганган залуу царайлаг ганган алдартай шүү дээ. Тэгээд харсаж өөр жирэлөө сайн байна уу гэж танилцал юм яриад ингэсэн ч өгшөө энэ Diesel Replay гэл G-Star, Levi's гэл тэр үед айгу мод болж эхэлчихсэн баг. Монголд бас тэр баргийн айл хүмүүс мэдхгүй нэг жоохон төв марк руу гойс тэ. Тэгж яхад өгшнө Европ байсан гэдэг утгаараа тэндээ айгу модонд орсон. Яг дандаа тийм хүмүүс өмсдөг болсон байгаа шүү дээ. Тэнд бол тийм мослууд өмсдөг байсан байхгүй. Тэгээд тэдэртэйг ингээл эренгуут чи нөгөө ялгараал ирээл сонирхол бараг ингээл татаж үзэл ориг юм уу холих юм уу гээл тэ. Тэр үед чинь ориг дизел өмссөн хүмүүс чи хоорохгүй. Хоор. Тэр чинь бүр наад армуш гэж оюун боч байгаа бол нэм амар дизелийн сахим өгтөөх тэ. Тэгэнгүүт тэр чинь амар ингээ яг хаанч тийм сах бид нар ч ерөөсөө баг харж байгаагүй шүү дээ өмнө тэгэл вау наа чи яасан гоё юм хөшөө ингээл мэдгүй айгүй нээлттэй л байж тэ бас бодоход тэ бас тэгэл хэлж мэлжсэн бодохоор тэ өөрөө сонирхдаг байсан болохоор л тэгсэн баг л та. Их ханган байдаг гэсэн шүү юу. Ер нь бол
Таяр бол яг ганганаараа танилцсан юм байна те. Ер нь бол тийм байна. Таалагдал тэр үед те. Тэгэл одоо үе тэнгийн нэг залуус чинь тэгэл гадагшаа төлгшөө яваал ингээл буцаад олон жилийн дахиад дараа ингээд одоо ингээд буцаад нэг одоо онлайнаар те ингээд хамт ингээд ярьцлага хийгээд сууж байгаа ч бас гоё байна. Ер нь одоо хүмүүс ч одоо амьдрал одоо богинохан гэдэг шиг ингээд нэг мэдхэд л пүнк гэл одоо те. Одоо Оюнбат хэдэн хүүхэдтэй гэр бүл ганц бие юу бас үзэж байгаа бүсгүүчүүдэж магадгүй. За хамаагүй хүүхдийн тоо моо хэлээд ч. Наа чи бас айгүй сонсоо шок ярьж байгаа. Тэгээ ер нь бол Монгол улстай бол хүүхд чи хөрөнгө оруулалт штэ тий. Ер нь өөрийн насны залуучуудын хувьд бол хамгийн өндөр хөрөнгө оруулалттай явж байгааг тооцогдож байгаа. Нэлээд явж байгаа. Эхнэр мэдээж байлгүй яах вэ? Эхнэр оюунт ягаад сайхан Монгол бүсгүй байгаа. Тийм Голланд улсад танилцсан. Тэгээс үзэж байгаа бол хайртай минь төрөгчээ. Яа. За тэгээд Оюнбата одоо яг чиний одоо хийж байгаа зорж байгаа ажлын ер нь бол одоо агуулга товч бөгөөд биднэрт одоо хийж байгаа бизнесээ танилцуулаач одоо Монголд ирээд ер нь яг яагаад ямар мэргэжлэр энийг сонгоод ер нь яг энэгээр явах болсон юм бэ? Тийм. Шууд зүгээр чөлөөтэй ярьж байгаа шин тий. Ерөнхийдөө яасан байгаа юм. Би 2000 тэгээ нэг 2001 2 3 он гэл энчээ байхдаа нөгөө нэг хий иргэл гэдэг шиг тий. Сахлахгүй тал тоглоод бар мар сайл ингээл явдаг штэ бид нар залуу юмсан дээр. Тэр дунд чинь бас төвшөөтэй битгаар хятад руу 8 хийж исэн юм байна. Оо за. Төвшөө битгаар чинь Гуанжу руу бас нэг ганц хоёр найз байсан баха юм санаж явах шиг тий. Гуанжу руу яваад бид нар тэнчэнээс Diesel Levi's өмгнөрийг бүр A copy брэндээр хийлгээд бүр үлдээдэг штэ. Тэгээд хүлээж агаад авч боддог гэсэн. Тэнчэн 10 хоног хүлээж агаад нөгөө баахан өмд юмнуудаа Монголд оруулж шилж голч молоо ол тэр шилж голоо тэгж байгаа оруулж ирээд зүгээр тэр Wrangler гэдэг дэлгүүрээсэн шүү дээ. Тэр Wrangler чинь гоцогчлаа шүү дээ. Яриад байгаа. Оруулж ирээд зараа зүгээр сожигнуулдаг гэсэн. Ягаад тэгэхээр бас төвшөөгийн нэг амар зэвэн санаа гэж байдаг байхгүй. Ямар санаа вэ гэхээр төвшөө миний ховснуудыг ирээл ингээд татаад байсан гэсэн шүү дээ. Тэр чинь надад л чи авч очиод яг адилхан хийлгэж ирээ. Яг адилхан хийлгэж ирж исэн байхгүй. Яг тэр загвараар нь аюултай юм төвшөө. Тэгээд оруулж ирээд бужигнуулж байсан те. Нэг хэсэг бас бичгэн тал зарагдаал бужигнуулаад бас тэр тэрээс чи өөртөө тэрийг бас шоодж байгаа хүмүүст бас амар сурцсах магаар ингээд нөтийг өмсч байгаа заран дээр бас тэр билег хөөрхөн бас тэгэж бас нэг 3-8 ээж байгаа хөөрхөн ашиг болж исэн тэр үед бол. Тэгээд 2003 оны сүүл 4 онд төгшин буцаа Голланд явцсан. Монгол Голланд руу буцаад. Тэгээд Голландд очиод бол за яах вэ тэгэл мэдээж хажуугаар нэг оройгоор сурахгүй бол тэгэл нөгөө биш айлын ганц зүгт ажиллах хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй, ээж авдад бас нэмэртэй байх хэрэгтэй тий. Тэгэл тэр үед бас Москваскоор нөгөө Голланд хүмүүстэй орчуулганд явна. Тэгэл ингээл янз бүрийн ажил хийдэг байлаа. Тэгээд Голландд байхдаа бол очингуудаа сургуульд оройгоор бүртгүүлчихэд бусд үед нь бол ресторанд юу лээ угаагчаар эхэлдэг шүү дээ. Тийм шүү дээ. Угаагчаар эхлээл тэгэл угаагчаар эхлээл явсаар байгаа л менежер хүртэл яваал турк ресторан. Тэгэл голцоо турк ресторанд байдаг байсан. Бас орос хэлтэй бас. Ягаад гэвэл нөө Роттердам гэд усан Бонтын хотод ажилладаг. Тэнд нөгөө заваар нөгөө орсууд агиухт карго ирнэ. Тэд нар чинь нөгөө Бонтод ууж идэхлээр орос хэлтэй үнэхтэй. Тэгээд нэг Голландд бол ажил бол тэгж ихсэн баг. Ажил амьдрал. Орос хэлийг бол ер нь бол 10 жилдээ яв. Ээж аваас уу. Орос хэлийг нөгөө нэг Голландд байхад юу сургууль болон дандаа нөгөө гадны хүүхдүүд чи ихлээд нөгөө яадаг штэ нийлээд хэлээ сурдаг штэ нэг 6 сар. Тэгэхэд нөгөө хэлний курс удаг. Тэгэхэд орос найзуудтай байсан. Тэгээ одоо хүртэл найзалдаг коллегээд 20 хэдэн жил найзалсан найз байгаа. Тэр маань одоо Голланд улсын иргэн Голландд байдаг байнгын холбоотой байдаг гэдэг шиг. Тэр л ер нь зааж өгсөн. Дээрээс нь надаас бас нэг ганц хоёр ах байсан юм аа. Цаа чи намайг чи монгол хүн орсороо яргээд өөр хэлээр надад ярьдаг байсан. Албаар. Бас нэг хань татаад байна. Орос Монгол хоёрыг чинь бас нэг түүх байгаа шүү дээ. Зүг. Тэгээд бас Оюнбатын бас нэг найз нь байдаг гэсэн шүү дээ Монголд. Нидерланд нэг хэн блэ? Хидо. Нэг бидний очиод тэр урт тий. Тийм тэрийг бас дуртахгүй шилх баг. Тэр Хидо гэж залуу Монголд бараг хамгийн түрүүнд ирсэн Голландуудын нэг сорьшсон баг.
Яг тэрний өмнө хүн байдаг гэсэн мэдэхгүй. Тэгээд тэр Хидого залуу яадаг байсан бэ гэхээр өөрөө энэ дээрээ сорьчихсан. Тэгээд Голландаас ирж байгаа Голландаас Монголд ирж байгаа хүмүүс ингээд зуушлаад энэ чинь ингээд ийм байдаг, тийм байдаг бүх зааварчилгааг нөгөөд те. Ингээд бүх юм Монголуудээс сайд үл юу байлаа нэг юм байдаг. Тэр мөрөн дээр тайлбар тавиад ингээд яадаг байж байгаа. Хидогийн ганц гэсэн юм нэг яг тэр үед Голланд хэлтэй монгол хүн байдаг байсан цөөхөн байдаг байсан баг. Би бол мэддэг байсан. Тэгэхээр нөгөө намайг 2001 2 3 онд байнгын нөгөө жуулчд нэрлэлээр гуйж гайдаар авч явдаг байсан. Тэгээ нөгөө би ч нөгөө Голланд хэлтэй дээрээс нь нөгөөдөд чаа монголоор яриад аваа явчихна. Тэгээ бас орос руу орчдөг байсан. Нөгөө Транссиберия гэдэг кино хийжсэн сонирн бол л да. Тэр ямар кино вэ гэхээр Монголын 8-ачдын талаар, Монголын 8-ач эмэгтэйчүүдийн талаар. Тэр нөгөө хам гэдэг үү? Тэгээд тэнгууд бид нар нэг уянгаа гэдэг нөгөөх нь хэм бэлэг уучлаар үзэж байгаа бол тэгш нэрийг марчиж хоёр ихчийн амьдралын тухай кино хийсэн. Тэр хоёр 8 жил богоноос буугаагүй хүмүүс байсан байхгүй. Пүү. Тэр үед ч тийм. Одоо нөгөө Помагити нам шиг юм шүү дээ. Ерөөсөө Помагити нам. Тэгээ Помагити нам бараг чааш амьдралтай. Тэгээ бид нэр ингээд цуг нөгөө хоёр ихчтэй богооныхон пилетийн хөдөлгөж аваад цуг ингээд явж байгаа байхгүй. Тэр хоёрыг 8-нд ажиллаж явж байгаа. Гэхдээ нэг купенд орцсон. Пилетийн нууж даагаад ингээд явсан чинь за бит хоёрыг ингэж явж ирсэн юм аа амьдралаа яриа тий амьдралаа ингээ яриа үзүүлсэн чинь богоон дотор яаж юмаа нуудаггүй яаж ингэж хил гаргадаггүй яаж орс руу оруулдаггүй буцаад богооноосоо буухгүйгээр буцаж ирээд буцаад энэчнээс бараа хөдөлж байгаа богооноосоо буухгүйгээр буцаад ирдэг. Тэг ингээд буугаад буудал муудалч юм ингээ хонно штэ тэнгууд унтж чадах болсон хөдөлгөөн байхгүй богооны орны хөдөлгөөн байхгүй баг бөөлөгддөг болсон тий тэгээ бүр ингээ боддоор нэг их чинь бүр ингээ явж явахдаа өвөл штэ богооны нөгөө нэг тамбур гэж байгаа штэ хоёр ирзэний жирэг тэрний завсраар за одоо хараагүй хүмүүс итгэхгүй ч магадгүй. Би харсан өдөр. За завсраар гараад пилетнес ингэж цухтаад юм а гэд завсраар гараад тэнд ингэ дээр нь гарсан уу гадаа нь байсан уу. Тэгээ ингэ пилетний шалгач явсан дээр буцаж орж ирдэг. Жинхэнэ тулаачлаа. Яг хуучны хүмүүс бол мэдгүй байх нэг. Тэр мэрийг ингэ үзүүлээд тэрнгээр кино хийчихэд Москвад очиод би одоо тэр хин гээд Рубен гэж залуу байсан. Тэр залуу бүр ингэ богоо үйлжсэн баг. Хөрхөн ярих шүү. Тийм үйлжсэн баггүй. Тэгээ тэр залуу бүр үзчихээд Монголд ирээд би Монголд дагуулж аваад тэрэлж мэрэлж шоуд дулаад нөгөөдгий чинь бас шоудчдыг үзүүлээд гэхдээ нөгөө найзуудтайгаа шүү дээ зур амралтаар ямар нэг бичлэг байхгүй тэрэн дээр л. Тэгээ буцаад нөгөө залуу чинь Оросд Москвад өсдгөр нэг хэд ончоод тэгээ буцаад наашаага ирээд Нидерланд очиод Амстердамд очиод над руу явуулж исэн. Тэр нь болохоор Амстердамын нөгөө нэг кино урлагийн сургуулийн одоо нөгөө оюутнуудын дунд явуулдаг кино фестивал шүү дээ. Одоо нөгөө хооронд өрсөлдөж байгаа шүү дээ. Тэр нь 2 дугаар байр эзэллээ гэдэг. Над руу тэр кинонууд баримтат кино шүү дээ. Тэгээ бас мэдээлэл өгчлээсэн. Одоо тэр кино гэхдээ ер нь бол Монголд гараагүй. Зүгээр л яг оюутнуудын дунд кино фестивал дээр гарсан байна. Тийм үү. Тэр хүмүүстэйгээ бас тохирохтой Монголд гарахгүй гэж тохирсон. Тэр хүмүүс чинь бас нэг ичж байгаа. Бас нэг тий. Муулаач байгаа юм шиг, сэлэж байгаа юм шиг. Зүгээр яаж ч бас 8 жил богонд амьдрна гэдэг чинь бол зүгээр үр хүүхэд мөхөд яа тэр үеийн эмэгтэйчүүдтэй бас хэцүү байсан тий. Ер нь зах зээл тийм байсан тий. Тий ерөөхдөө зах зээл одоо яг миний харж байгаа яг өнөөдрийн байр суурьнаас ингээл харахад бол зах зээл ямар байна гэхэлэр тэр үеийн зах зээл эмэгтэйчүүдэнд тийжээгээл ингээл өсгөл явж исэн 8-аа хийгээл за яг залуучууд маань нэг жоохон доголдоод архинд орчихсон тий. Ажлаасаа халагдах нь халагдаад ингээл асуудалтай байсан. Харин одоо ингээд жил өргөцсөн гайгүй болоод байна шүү. 80 оны залуучууд одоо архинд ороод залхахад болох нь болж байна. Бидний дараагийн үе одоо 90 оны залуучууд хамаагүй өөр болцсон байна. Ганц гэмн нөгөө хоёр аюултай асуудал байна. Нэг нь утас ширтэх, харт амх гэдэг хоёр асуудлаас л ангижирч чадах юм бол залуучууд бол илүү нөгөө архинаас татгалзаад, илүү спортлог тий. Одоо фитнес зал, жим руу ороход дүүрэн байна. Жудо зал руу ороход дүүрэн байна. Зодооны тим спортын зал руу ороход дүүрэн байна. Бидний үед тийм байгаагүй шүү дээ. Байгаагүй шүү дээ. Сүүлд нь PC гарч ирээ өстэй гэдэг шиг. Баг годомжинд тэр юугаа хэрэгцээг хангах гад баг хайгаа явдаг гэсэн үстэй. Хинтээ баг модалцсан. Тэр талаас жоох яриач. Хүүхдүүдийг одоо зүгээр гадааш татуулж чадахгүй. Бид нар үе үед яасан гэхлээр ч одоо зөв баг дээж хоёр ажилдаа явахдаа за гар амьдр гэл явуулчихдаг гэсэн шүү дээ. Баг тэгэл орой ирэхэд нэг юм яаж хийж байгаа л нэг айл майлд орол нэгнийхээ орж ус мус гаргуулж уугаад гөөх юм уу хийдэ талах телевизэд гэсэн юм шүү дээ. Тий. Гэхдээ ерөнхийдөө тэр үе нь бас зөв л дөө. Одоо нөгөө нэг сайн ингээл хүүхдүүдийн талаас ингээл харахад бол хүүхдүүд айгүйх яагаад гэж нөгөө янз бүрийн бактери төлөв өвчнгүүд айгүй хурдан авч байна. Ягаад гэвэл нөтгтэй бактериуд авч чадахгүй. Гэрт ингээл нэг вакуум орчинд хориотой. Тий. Хажуу айлын хүүхдийг танихгүй. Ерөөсөө хараан муудж байна. Тийм хараан муудж байна. Одоо хүүхдүүдийн дандаа жоохон хүүхдүүд нүдний шилтэй. 8-9 настай хүүхдүүд. Тэгээ дээрэс нь хажуу айлын хүүхдүүдийг танихгүй нэгтэл амьд харилцаа байхгүй.
гэртээ уцаар бүх юм хийчихэд гараад хүүхдтэй уулзахлаар хүний нүрэл барж чадхаа болчих чинь тий. Байрны гадаа нөгөө тоглодог байсан хүүхдүүд байхгүй. Шийдэн дээр нөгөө залуучууд байхгүй. Амар харамсмаар байгаа шүү дээ тэр чинь. Тэр шүү дээ. Пиг байдаг гэсэн чинь шийд мэд. Алддаг байсан биз дээ. Тэгэд ах нар ирж дээрлэн бөмбөгөө аваад зугатаантай ингээл би ч бас нэг хайда Монголд ирнэ шүү дээ завсарч байгаа. Тэгэл тэнгуү чи ирэх болгондоо бас дарамтлуулчих гал гэсэн. Бас тэгэл дарамтлуулчихгүй шиг тий. Зугатаачих галаас. Бас нэг юм юуныхан давуу тал сул тал гэж бас байна. Байна. Аль тал нь. Хийж бүх юмд тий. Одоо хичнээн бүх юм гоё болж байна. Одоо хүн сайл гоё амин дэмтэй хүнс идэж байгаа ч гэсэн тэр үед бид нэр зөвхөн аруулаа мөрөөд талхан дээр сахара тавиад иддэг л байсан үе ч гэсэн бас яг юу л байгаа. Одоо яг тэр талаараа бид нар жоохон ингэсэн ч гэсэн бас арай өөр гоё хүүхэд насны дурсамж бас гоё эс. Одооных бол яг үнийг хэлэхэд нэрээ бас жоохон юм Америк маягийн, Европ маягийн болоод ингээ өрөөндөө л байдаг хүүхдүүд болоод байгаа чинь бас үнэн шүү. Хүүхэд насны дурсамж гэж байхгүй болчихж байгаа. Тийм аа тий. Юу хийж өрөөндөө суулжсэн л болчихж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг одоо мэдээлэл технологи хөгжөөд бид нар их мэдээлэл авч байгаагаар мэдээд байна уугүй юу гэдэг сайн мэдэхгүй. Гэхдээ тэр үед бол тийм айхтар хор тавдрын тэдгүр төвшин төрчлөөс гэдэг юм уу те. Тичнээн хор тавдраар үхвэдэн ч одоо манай Монгол эхний 10-т орсон л явж байгаа шүү дээ хор тавдраараа. Тэгэл илгэний өвчлөлт гэл те. Эн чинь мэдээж нөгөө нэг зарим нэг ашигтай мэдэж уугаад байна гэд яриад байгаа тэгэл химийн гаралтай ч юм. Яг за бид нар ямар юмч биш мэдэхгүй. Гэхдээ нэ өглөө босоод айхтар мэдээллийг авах л чинь уцаараа одоо мэдээлэл авах хүсэл болж байгаа юм шиг заримдаа те. Амар хямраагаа хийчих шүү дээ. Байнга л хачин юм яваад гарч чинь те. Тэр нь ч болохгүй энэ ч болохгүй гэдээ гарч. За амарлаг. Ер нь бол хүүхд насны манайх ер нь бол хамаагүй тэгэл ингээл түүгээд ямар ч сэдвт баригдахгүй ярьчихна юм бата. Найз нар угаасаа л буу алж байгаа юм чинь тийм үстэй бид зүгээр л одоо ажил бизнесийн талаар түрүүн хайлаа ярьж байгаа нөгөө юу руу явчлаа. Тэр талаараа нэг жоохон дэлгэрэнгүй. Бизнесийн талаар хөшин 2010 оны сүүлээр Монголд ирсэн. 6 сар болох гэж ирсэн их нартай. 6 сар болох гэж ирээд хадам автагаа танилцсан байт. Манай хадам өөрөө инженер хүн байгаа. Цаадахт манай хадам хийсэн юм нэг юм бол энэ Монголын цахилгааны тоолоржуулалтын системийг ухаалаг болгох тал дээр ажилладаг байсан. Дээрээс нь энэ агаарын бохирдлыг шийдэх зорилгоор бүх одоо энэ гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалт руу шилжүүлэх зорилготой ажилладаг байсан. Цахилгаан халаалтаа шилжүүлэх зорилготой ажилладаг байсан гэхлээр эрчим хүч хэмнэх шаардлагатай болчихно. Эрчим хүчийг хэмнэхгүй бол нөгөө нүрс төлдөг айлууд чинь цахилгааны зардал төлж дийлэхгүй сардаа тий. Тэгэхээр тэр нүрстэй жишиж гарах тооцоотойгоор энэ тэнцүү тооцоотойгоор айлыг яаж яг ингээд дулаахан орон сууч шиг байх вэ гэдэг дээр өөрийнхөө амьдралын 10 жилийг зарцуулсан байсан баггүй тэр хүн. Тэгээ намайг ихэд яг манаас хадам би жоох муу. Ерөнхийдөө ядрангуй би мот болсон байсан. Тэгээд надаа нэг яг энэ яг хинээс нь ярьчихгүй шүү дээ. Тэгээ энэ нөгөө юу л да. Надаа нэг юм сонирхолтой юм үзүүлж ийсэн юм. Тэр нь болохоор ингээд 2 м урттай турба. Тэр нь яг одоо хүний эрхийн уршиг гэх юм уу 2 м урттай турба нэлээд хэдэн жишрэг байсан. Тэр нь дээр нь ингээд NASA гэдэг Америкийн NASA гэдэг шүү дээ бүр. USA тэдэн оны тэдэн сарын тэдэн NASA гэдэг ингээд хамгаалчихсан бүр ингээд хөвшиг цутгаад ингээд хамгаалчихсан. Тэр турбаны давуу тал юу байсан бэ гэхээр яг зарим хүмүүс ойлгохгүй юм одоо гайхалтай нь юу гэхээр одоо чи битгаар явж байгаа нь кофе шүү дээ. Энэ халуун байна шүү дээ. Энэ кофенд 2 м турбаны нэг үзүүрийг ингээд өрөөд босоогоор нь барина шүү дээ. Дүрээд босоогоор нь барихад энэ кофеийн доторх температур 50 градус бол дээд зэгтээ 49 градус гарах. Тэр чигтээ халуун шүү. Дулаан дамжуулж шууд тэгэл энерги дулаан дамжуулж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ерөнхийдөө манай авч юу болох гэж чадаагүй. Радиаторын систем буюу парны систем оруулах гэж байна. Тэрийг пар яаж болох вэ гэдэг тал. Тэгэнгუთ бид нар чинь хамгийн түрүүнд юу хийх юм гэхэлэр чинь задлана. Задлаад үзэнгууд байхгүй болчих. Дотор нь ч байхгүй. Ямар сони. Тэгээ энэ дотроос нь ингээд пенцлиний шилэнд дүүрхээр жоохон шингийн ус шиг гарч ирнэ. Жоох хурц үнэртэй. Тэгээ энэ юу вэ гэх. Учрыг нь бол. Тэгэж байсаар бид чи бас нилээ явсан. Тэгээ яваад нөгөөтгөө баар болгож чадахгүй тэгэл яваал гэсэн. Тэгээ би чи нөгөө буцхаа марцсан. Яагаад гэсэн чи энд нөгөө агаарын бохирдол, хөрсний бохирдол нэг ихний байдлаар тэгээд дээрээс нь хоёрт ер нь ингээд бодоод байсан чи өчнөө олон жил гадаадд амьдраад тий олж ирсэн мөнгө Монголд ирээл нэг хэдэн жил болол дуусчдаг тий. Тэгэл ер нь энд ер нь байр суурь болоход ягаа болохгүй гэж. Гэ шууд галландэр яриад дөнөрлөгөө яриад хамгийн маань нүүлгээл тэнцээ одоо манай баг гэр бүлийнхэн бол 100 гаруй хүн байдаг хөөхгүй. Ах トゥ самаатан сат ингээд. Тэгээд юм авчраал эн чинь амьдрал яг одоо тэр агаарын бохирдлын структур радиатор тэр 5 жил ажилласан.
15 хүртэл ажилласан. 5 жил ажиллахдаа бол тэр дунд бас манай аав нас орчиж байгаа байхгүй. Тэгээ нас ороод яасан бид нар эцсийн бүтээгдэхүүн радиатор болгож гаргаж чадсан. Радиатор болгож гаргаж чадаад дээрээс нь одоо энэ Code for Green UB, Green Nation Challenge гэдэг нэг дэлхийн банкны хөрөнгө оруулалтаа манай энэ залуучууд явуулдаг байсан шүү дээ. Одоо үлдснээс өмнө эдрээ мэдрээ гэдэг нэг одоо од хүмүүс нь бид. Окомоко гэдэг. Тэд нар ингээд явуулдаг. Стартап Mongolia гэдэг. Mongolia тий. Weekend гэлөө юу л Стартап Mongolia тий. Тэрнгээр тэр Green Nation Challenge-д тэр нөө хийсэн радиатораар ороод тэргүүн байр авчихсан байхгүй. Nice. Тэрийг яаж хийсэн бэ гэхэлэр гоё яс. радиаторыг битүү вакуумжуулаад нөгөө тусгай вакуумжуулдаг арга тусгай шингэн бүрий бүгдийг ингээд Орос руу лаборатори руу явуулаад бүх юмыг авчруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод 10 секцтэй радиатор одоо бидний өрөөнд байдаг тий 10 секцтэй пар нь шууд 250 г халуун ус тоогоор нь гүөхөд тэр усны температураар жиг талдаг шууд. Тийм пар хийжсэн байхгүй хамгийн. Тэгээ хийчээд вакуумжуулах арга бүх юм нээчээ. За үйлдвэрлэлийн төвшөндөө авчиг гэдэл. Тэгэл хятад метод яваал Монголд үйлдвэрлэхгүй ш радиатор угаасаа. Тэгээ хятад метод яваал ерөнхийдөө маш амжилттай. Солонгост очсон, хятад очсон, Оросд очсон энэ бүтээгдэхүүнийг танилцуулж бүгд вау биширж байсан гоё байна. Тэгээ бид нар явж байгаад 2018 7 онд байдаг хаа. Бүтээгдэхүүнийг ингээд хятад үйлдвэрлүүлээд бас нэг өөрийн багын бас нэг 2 3 найзтайгаа хамтраад тэтгэмжийн золбоо молбоогоо залуу байд. Тэдэртэйгээ хамтраад бүтээгдэхүүн болгоод үйлдвэрлээд Монголд оруулж борлуулад эхэлсэн байхгүй бид нар. Тэгээ борлуулад эхэлсэн маш амжилттай байсан. Эхний жил бол ерөөсөө ингээд ачааллаад дийлэхгүй хүмүүс ч уурлаатай. Яач байна гэдэг чинь амар сайн халдаг. Ерөөсөө нэг бүтэн радиатор яг нэг усны температураа усны гаргаж байгаа градус температур тоогоор ярих юм бол нэг лампаар халдаг. Одоо гэрлийн ламп гэдэг чинь эрчим хүчээр. Тийм лампын эрчим хүчээр бүхэл бүтэн өрөөг халаана гэсэн үг шүү дээ. Тийм юм гаргачаад бид чинь бас зүтгэсний эцэнд нэлээд олон жил тэгж хийгээл тэр нөгөө бүтээгдэхүүнийг чинь гаргахт чинь нөгөө патентлэгдсэн. Тийм патентлэгдчихсэн байж байгаа. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг чинь гаргахт чинь тэр 5 жилийн хугацаанд ямар нэг орлого байхгүй шүү дээ. Тэгээд нөгөө бүтээгдэхүүнүүдэд худалдаж аавна, хүн цалинжуулна, өөрөө цуг ажиллана. Тэгээ өөрөө цуг ажиллах чинь гоё моё өрөмдөн шүү дээ. Тэгэл тоохгүй шүү. Тэгэл гоё өрөмдөн бол ёо дасгаж байгаа л дээрээс нь юу наагаал дэлбэрх үедээ дэлбэрнэ гагнур хийж байгаа нөгөө бурууд гагнал хийгээд тэгэл нэг тиймэрхүү юмнууд нөлөө үзсэн бидэд. Тэгээд бицэн бүтээгдэхүүн болгож гаргаж аваад Монголд оруулж ирээ борлуулсан одоо хүртэл гайгүй юмнууд нь явдгийг. Тэгвэл бид нар нэг юмыг ойлгосон, юуг ойлгосон бэ гэвэл юм болгоны шин дээр алдаа байдаг те. Алдаа байдаг. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр уг бүтээгдэхүүнийг нэг вакуумжуулаад ингээд насан турш юм гээ ойлгоцсон байхгүй. Тэгсэн чи үгүй юм байлаа. Тэр маань бас нэг 5-аас 10 жилийн дараа сэргэлгээд их өстөө. Дахиж. Бас нэг дуусах юм юутай. Тэгэнгүүт нөгөө нэг дотоод радиаторын зэвэрлэлт нь шингэний идэд. Шингэн нөгөө шингэлт өгөө. Тэгээд дуусчих واخхой дотроо. Тэгээд тэгэнгүүт тэрийг дахиад сэнэглээд Монголд ингээд яах үйлдвэр хийдэг. Гэхдээ мэдээж нөгөө худалдаж авсан хүмүүс авсан үнийн дүн бага болохоор үр өгөж болгочихж байгаа юм хэмнэлтэй хангалттай. Дахиж шинээр авахулчихлаа манайхаа ойлгохгүй шүү дээ. Нэг авсан бол насаараа хэрэглэх гээл те. Нэг машин авсан бол амбицл нь унах гал ярьдаг хүмүүстэй те. Тэгээд тэгэнгუут нь за энэ үйлдвэрлэлт энд ер нь болохгүй юм байна гэж. Тэгээд нөгөө бас нэг мэдээж залуу хүмүүс нэг мөнгө төрөг олоод ирэхлээр дундаа нөгөө нэг тэнэг хагарлууд үүсдэг шүү дээ те. Тэгэл найзууд нэг жоохон ашиг сонирх хинж муухай зан гаргасан юм бас одоо хэнийг ч болох те. Одоо үдээ өнгөрсөн. Сайхан олон жил өнгөрөөд найзууд хэрэлээж байгаа. Тэр үхэн тэр үедээ бас бараг л чи төрүүлээд iPhone авчлаа гэж хэрэлдээл те компани мөнгөөр тэгэл тиймэрхүү төх бол ер нь хүн болгоно л байгаа бах те. Тэгээд бас хагарж байлаа. Тэгээд гэхдээ ер нь тэгээ бизнес ярих юм бол их юм хийж үтсэн. 2003 онд би чинь Хонконгоос машин оруулж ирдэг байлаа. Одоо маань төшөө мэдэх бах те. Хонконг очоод Хонконгоос нөгөө Nissan Bluebird гээд машин байдаг гэсэн ш. Тэр чинь нэг ширхгийн $500 худалдаж аваад би ч одоо 17 мөлөө настай байсан шүү дээ. Тэгсэн бүртлэнгөөс 20 мартай залуучуудтай үе юм шиг явна 20-тэй залуучуудтай нөгөөдөл чинь бас анзаарахгүй байгаа тий. Эрт ихэлсэн байх шүү. Аюунбат. Тий, ер нь баар ажиллуулж исэн 17 та машины 8 хийж илаа. Хонконгоос нааш явуулна, задлаад явуулчихна. Энчээд осч аваад угсраад зарахад нэг машинаас нэг ойролцоогоор $1000 ашиг ундаг байсан. Тэр үед бол мөнгө штэ тэр чинь тий. Амар их мөнгө л тэр үед бол тий. Тэгээд бид ч бас A-copy
баг хувц зарна гэж. Яг зүгээр ингээл эргээд бодохоор ингэж санагдаад байна. Тэр үед ингээд одоо юу гэдэг чинь арай тиймэрхүү брэндүүдийн хулих нь айгу бага байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь манус яг урд очиод тэрийг хийлгүүлээд ингээд нэг хэсэг жоохон хотолцсон шүү дээ. Тэгсэн чинь нэг харсан чи амар их болоод ирсэн тийм Монголд ороод ирсэн. Гарчин нэгэд өгсөн юм чинь гэж. Гарчин нэгэд өгсөн чи нөгөө нэг үйлдвэрлэж гарна ойлгоод ер нь энийг ингээд зарах юм бол болох юм байна гэл тэгэл ерөөс айгүй ихээр хийсэн юм шиг үлээ. Тэгээд сүүлдээ хятадаас ингэж нөгөө бид хэдийн жижиг юм баг голч шүү дээ. Тий уусаа тэгээ бүр бидээс үлд инээ төрөө за болоо байлээ гэдэг. Одоо барахаа байлаа гэдэг. Хүн болгон дизель мэсл гэсэн юм. Дандаа холих хүмүүс яваад байгаа. Масыг авчиж байгаа болохоор тэгээд мас намар холих руу орч. Оюун бутын хобби чамаг мотоцикл ундаг бас хүннүү мотоклубын гишүүн гэж төвшөөгөө сонссон. Тэр талаараа хизэнээс яаж мотоцикл сонирхолтой болчихв анх юу нөлөөлөв? Ер нь мотоцикл гэвэл одоо их дээр байсан л үү те юм болчихоо. Тий, хөшин ер нь 2000 оноос мотоцикл унсан Европод. 21 жилийн өмнө. Тий, байк унаал ингээд явдаг байсан. Монголд ерөнхийдөө бол 19 онд ч гэсэн би байк унсан л явж байдаг байсан. Тэгтээ нөгөө яг chopper mark руу MC mark руу бол ороогүй. Хүн добрын мотоцикл шүү дээ. Тийшээ ороогүй гэж байгаад энэ нэвтрүүлэгч Болтко журналист Болтко гэдэг байгаа шүү дээ. Болтко тайм ингээд тийм маа бас найз л та. Цаадах чи бас ураад ингээд битгаар нэвтрүүлэх Болткогийнхаа нэвтрүүлэгт оролцоод тэгээд нөгөө Болткогийн нэвтрүүлэгт оролцож гарчсан чи Болтко ингээд Хүннүү International Moto Club MC гэдэг одоо манай Монголын ийм олон улсын хамгийн анхны мотоциклийн клубыг нээж байгаамаа. Миний өшөө ингээд орооч гэж санал тавьсан байгаа. Тэгээ би чи ингээд байк ундаг штэ гэсэн чи одоо болоо тий. Одоо тий чиний нас бол chopper насаа гэд. Тэгээд за ойлголоо ингээд сонирхыг барий гэд. Тэг клубд орсон байдгийн. Тэгээ маа клуб 2019 оны сүүлээс одоо 21 он хүртэл 150 орчим гишүүнтэй. Яг одоо мотоциклээр мордоод унаад явж байгаа хүмүүс гэвэл байктайгаа цог нийлээд кросс ингээд нийлэлээр нэг 100 гад хүмүүс яг мотоциклээр мордоод хөдөлдөг байгаа. Тэр дунд нь бас нөгөө бус нөгөө фэн клуб гэдэг арай ажил хариуцдаг хүмүүс гэдэг бас байж байгаа. Клубын хувьд бол одоо өөрсдийн гэсэн дэлгүүр, өөрсдийн гэсэн гараж, өөрсдийн гэсэн бар, өөрсдийн гэсэн ресторан хэмээг бол нэгэд ажиллаж байна. Миний хувьд бол клуб бол яг нэг хагас зэрэгжилттэй өгдөг байгаа. Ерөнхийдөө. Тэгээ клуб дээр бол проспект гэж байдаг. Проспект бол одоо шин цэрэг гэсэн үг. Тэгээд дараа нь мембер болдог. Гишүүн гэсэн үг. Тэгээд дэшигээ ингээд сержант, маршал, президент гэдэг ингээд явчихдаг байгаа цоллоод. Тэгээд миний хувьд бол өөрөө member, full member. Тэгээд гишүүд бол шинэ проспектууд бол нас харгалзахгүйгээр өгөнд нь орж явах хэрэгтэй. Тэг гэсэн юмд нь те. Тэгээд явдаг Монголын хамгийн анхны олон улсын бөгөөд одоогийн бидний харж байгаагаар хамгийн том мотоклуб. Тэгээд бас түрүү жил бид нар миний зүгээс мотоклубтэй автобус бэлгэлсэн байгаа. Тэгээ бас манай Болтко болон залуучууд бидраас нэгдээд ингээ автобусаа янзлаад тэр маань хоёр болсон. Нэг нь бол ингээд VIP автобус. Дотроо диско бар маар ингээ бүх юмтайгаа. Нөгөөх нь болохоор хагас амралтын хагас тийм VIP маркийн. Ингээ хоёр хамгийн том одоо том нөгөө автобус гэдэг чтэй хүмүүс ингээд тийм. Хамгийн том автобустай мотоклуб болсон байгаа. Тэгээд өстой гоё байгаа юм да. Клубын хувьд бол Солонгост, Казахстан за тэрийг бас манай хэд мэдж байгаа юм хариж байгаа. Салбар Америк гэдэг энэ тэнд үс. Тийм. Чинээр салбарууд нэгтсэн явж байгаа. Яг л одоо ихний оюун бит ярьж байгааг сонсхолоор юу л байна л да нөгөө төвшөө. Би ч нөө Чикагоос наашаа ингээд Калифорни руу нүүдээ 2016 онд хаа. Тэгээд би тэгтээ нүхээс өмнө Чикагод байхдаа Netflix-ээр би Sam Crow Sons of Anarchy үзсэн байсан байхгүй юу. Тэгэл нөгөө яг мотоцикл яг тийм MC нэрийг чи яг ингээд хараад тэд нар чи ямар гоё кино бол гоё л доо. Тэгээд яг тэр чинь ингээд үзсэн байж байгаа нүүж ирээд ингээд Калифорнид орж яг ирсэн чинь дулаараа л гоё болдог штеп. Уур амьсгал тэгсэн чинь ингээ хажуугаар гэл нөгөө нэг MC нэр чинь зүгээр яг түнж анх нүүж байгаа би ингээ хүүхд мөхтэй эхнэр хүүхдтэй ингээ хамгийн бач ихсэн нөгөө Toyota Sienna гэдэг гэр бүлийн машинаар тэгсэн чинь л хажуугаар зүгээр ингээ гэдэг нөгөө гараач гэл явсан чинь нөгөө яг л кинон дэр гардаг шиг яг тэр ч явж байгаа байхгүй. Тэгээ яхаа тэднийх юу байсан л та Крugийнх нь нэр нь нөө Devil's Angels байсан баха. Hells of Angels үү? Hells of Angels лөө. Яг тэд нар чинь бүр Калифорних юм байна шүү дээ. Тэгээд нөгөө Redwood-д кинон бүр Калифорни Redwood-д болдог. Тэгээ яг нөгөө тэр 101 101-аар ч ингээ явгоот чинь тий тэр газраар нь явдаг. Яг л тийм байна. Тэгсэн чи одоо бас
Монголц гэдэг нэг клуб байна гэж. Би тэрийг ерөөсөө мэддэггүй. Англид байдаг гэж сонссон. Mongols гэдэг. Тийм, Mongols. Америкт бас байгаа юм байна. Энд бол бүх Mongols ч юм бол бас л олон улс бүх салбартаа Hells of Angels Амстердамд ч байдаг, Европт байдаг. Гэхдээ энэ клубүүдийн бас дотор аягүй том ялгаа байдаг. Энэ клубүүд ингээ олон улсад дарахад байгаа шалтгаан нь бол Hells of Angels ч юм уу одоо зэрэг зөвчилж нэггүй шилж юм мэдэхгүй. Гэхдээ миний харж байгаагаар энэ гадны мотог клубүүдийн historical одоо ингээ түүхэн кинонуудыг ингээд үзээд ингэхлээр дандаа одоо бүгд зевсхийн 8 бие үнэлэлт хар тамхи эдрийг өргөжүүлж томорсон байдаг тийм ингээд. Тийм байх. Хоорондоо газар нутгаа булаацалдаад одоо тэр Hells of Angels Mongolian суурчин бол байнга байлдчихдаг хоорондоо тийм. Нэгнийгээ тааралдах юм бол нэгнийгээ алаад цол авдаг жишээ нь тийм. Нэг ийм байдалтай байдаг. Манай клубын талаас давуу тал юу вэ гэхээр бид нар Монголын хамгийн анхны хар тамхигүй клуб. Ягаад гэвэл бид нар Монголын цагдаа нарт бид нар өөрсдөө яаж нотсон бэ гэхээр гишүүнүүдэд зарлаагүй байжгаад гівгэнт шуурхаа хурал гэдээ дуутахад бүх MC ирэх ёстой шуурхаа дээр. Бүх MC гэрүүнгуудаа хэндэн жилэхгүй авчиж шинжилгээ өгсөн. Дагуулчих чад. Нэг ширхэг хүн гаргаж ирээгүй. Ягаад гэвэл бид нар өөрсдөө анх авахтаа клубд бүртгэж авахтаа асуудаг. Хэргэлдэг үү? Үнэнгээ ил. Өвс сордог уу? Үнэнгээ ил. За тэгвэл тэр зуршлыг хайна. Тэгжээж энэ клубд орно. Бид нар нөгөө нэг хүн харахад нэг л юм навс амар том юм те ингээл амар аимшигын кинодэр гардаг шиг хүмүүс яваад байгаа болохоос хүн амар шиг тий. Дотроо болохоор бидний хүсэж байгаа юм юу вэ гэхээр энэ MC нэрийг зөв таниулаад Монголд мотоклубыг зөв хөгжүүлээд энэ бүхэл бүтэн одоо энэ бидний хоёр талд байгаа Орос хятадыг том гүрэнтэй бид нар мотог спортоор холбогдоод одоо тэр Оросын том мотоциклчд хятадын том мотоциклчдыг монголоор дайр өнгөрөх аяллуудыг авах юм бол хичнээн сая доллар тэнд явж байна 100. Тийм шүү дээ. Бидний эргээд нөгөө нэг аяллаа хөгжүүл гэдэг чи яваад байгаа шүү дээ тийм бид нар нэвт дайруулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар хятадаас жуулчд ороод ирэхэд монголоор дайраа гаргахлаар монголынхын юу гэж бодохгүйгээр бид нар очиж тосч аваад хил дээрээс Орос руу хөргөж гаргаалтыг гаргаж өгч байгаа хэрэгтэй. Тий. Тэгээд дунд нь мөнгөний аваад тий. Дунд нь мөнгөөс аваад бид нар юунда амраагаад одоо хаана амралтын газар Улаанбаатар хөдөө гоё ингээд амраагаад ингээд тэр хүмүүсийн чинь нэг өдөрт нэг хүн доор хаш $50 тийм шүү дээ. 100,000 хүн ингээд явах юм бол тэр мөнгөний татвар нь устдаа л очив. Эргээд бидний нөгөө нэг турист хөгжил тал дээр маш өндөр ашигтай байхгүй. Энд чинь бас эргээд нөгөө нэг зөв талаар нь ашиглаад зөв бизнес болгож чадах юм бол маш том зах зээл өөрөө. Тэгээ нөгөө энэ дэд бас залуучуудыг оруулж ирэхэд одоо манай дээр байгаа 18 9 хүүхдүүд орж ирэхэд эцэг ихтэй нь уулздаг. Манай ерөнхийлөгч болтгоо л тийм. Эцэг ихтэй нь уулзсан зөвшөөрлийг нь аавна. Тэ тэгжээж бид нар ийм тийм ингэж ярьж ээж тэгээд бидний клубт байгаа тэр проспект бага насны хүүхдүүд бидний хажууд арх уухгүй тамхи татахгүй эргээд сургалт өгж байгаа байхгүй бид нар сэргжилттэй гэдэг чинь тэр байхгүй яваагүй ч гэсэн тий тэгээд нөгөө магадгүй өмнө одоо ганц хоёр хартан хүмүүс хэргэлдэг байсан хүүхдүүд чинь бидний дунд ороод ирэхлээр болчихно тэр нөлөөл юунаас тий одоо ингэж магадгүй хизээш дуудаад шалгалт өгч магадгүй шүү дээ тест өгнө гэж ярьчих юм бол тийм үстэй тэгэхээр хэрвээ баригдах юм бол хэрвээ манай клубүүд харт тамхи хэрэгсэн хүн баригдсан тохиолдолд тэр хүн зүгээр нэг клубээс хөөгдөхгүй шийтгэл авна маш том шийтгэл авч иж гарах гэсэн шүү дээ одоо хуулиараа ч бид нар чинь хуулиараа шийтгэл авна баг бид нар хуулиас илүү шийтгэл яг нөгөө нэг кинонд гардаг шиг нөгөө сүлд нөгөө буруу юм хийгээд урвсан тохиолдолд нөгөө Швейцийн бүгдийн төлж ярилгадсан шүү дээ тий яг ерөнхийдөө за яг тэр нь ч арай ер нь бол тий ер нь юугаар бол заавал тийм одоо хамгийн наад зах нь юу гэвэл клубын залуучууд бүгд зогсож байгаа дундуур нь гүйлгэн тэр гүйж яхад бүгд бидний амар сурам телевизүүдээс тэрнгөр ороолгох жишээ нь бараг хүн давж гарахгүй байхгүй тэр яг нэг аавын ахын нэг болохгүй нэг дашуур өгж шүү дээ тий ерөнхийдөө одоо тэгүүлсэн тиймэрхүү залуучууд алга л да. Гэхдээ ер нь бол ер нь жудагтаал байсан дээр шүү дээ. Ер нь бол Монголыг одоо ганц суулгах гэдэг юм чи энэ л болохгүй. Та хэд бол ерөнхийдөө нэлээд дотоод төрмөө бол айгүй сайхан ярилцсан. Айгүй сайхан болгоцсон байгаа юм биш үү те. Тэгээ ерөнхийдөө манай ерөнхийдөө болтгооч өөрөө бас их олон жил мотоцикл хүндсэн хүн байдаг болохоор манай хүн бүх төрмөө ингээд маршруттайгаа яриад зохиогоод те гаргацсан дандаа бас 20 30 жил мотоцикл 20 жил мотоцикл хүндсэн залуучууд байдаг болохоор ерөнхийдөө их гоё дэг журамтай дунд нь ороод найзлаад ах トゥ суулаад явхад бол гоё. Одоо би бол яг наадсах нь өөр дээр ярихаа би айлын ганц хүүхэд шүү дээ те. Одоо ингээ өмнө нь бол хүүхэд тох би гараад нэг хүүхдээ зодолтон зодуулчин эсвэл бидний зодолчингууд ахыгаа авчир намайг зодуулчдаг байсан бол одоо би ерөөсөө ингээ 150 ах トゥ болчихж байгаа. Ямар ч асуудал надад гарахад би дуудахад бэлэн бид нар уулзаал за яасан. За мэдээ заавал зодон биш. Ажил амьдрал бизнес. Тийм хоёрдугаар тал дээр бизнес. Би өнөөдөр нэг сантехникийн ажил авах гал хайгаа явж идэл нэг нь барилгын компанитай болов уу манай тэр хийдэж штэ.
Мөнгө дотроо эргэлдэж ч юм уу. Тэ? Тэр хийдэж штэ. Манай энэ хийдэж штэ. Ингээд нэгэндээ хямдхан бөгөөд мэдээж өөртөө ашигтай ажиллана тэ. Тэгээд эргээд нөгөө уулзах нүүр царай болохоор чанартай юм гэж боддог. Итгэлцэл байгаа. Итгэлцэл. Тэгээд дотоод дөрмөндөө нэгнээс хулгай хийхгүй, нёгийгээ луйрдахгүй гэдэг юм заалтууд байж идэг байхгүй гэж. Зүг. Энэ гой зохион байгуулалттай явж байгаа юм байна. Тийм байна. Ингэж л явна л да. Тэхгүй бол одоо зүгээр яг үнийг хэлээд зүгээр нэг моциклтай нэг яс одоо юун захтансан гэдэг шиг нэг баахан өчнөө моциклтай ч гэсэн баахан залуу өнгөрөөл ингээл киног дуурайж янз янз юм хийглэл ингээ явах юм бол тэгэл хэцүү шүү дээ. Тэр чинь насгүй дуусчин. Тэгээд дээрэс нь энэ олон хүмүүсийг гоё нэгтгэж барихын тулд иймэрхүү юм байх нь зөв л дөө. Тийм тэгээ наазахын жишээ нь одоо бидний энэ жилийн гарах суурайлгын дунд бол тэгэл эмнэлэг сургууль оршин суугчтай ойрхон газар өндөр хаацтай явахгүй. Бас зөв тий. Ингээл гаргаад ирж байгаа. Ингээл жил болго ингээл нэмэгдээл юмнууд нь тий. Гэхдээ яг би бол зөв нэг мембрийн хувьд яриад байгаа болохоос яг манай нөгөө маршлууд болон маа ерөнхийлөгчдөр ярих юм бол өөр төвшөнд ярина л та. Тэгээ би яг өөрийнхөө мэдж байгааг л ярьж байгаа тий. Бас цаашаа санаачсан юм зөндөө байгаа. Сая бид нар энэ жил Орос руу 4 жил айл Орос руу явах хэрэгтэй байсан. Тэгээ нөгөө ковидээс болоод явж чадсангүй. Моциклтой бүтэн Оросоор аялаад ирэх хэрэгтэй байсан. Оросоос ингээ урьдсан. Оросын MC-нэр өрсөн байхгүй. Тэгээ харин өдөгч жагаад корона гэдэг явцдаг бол явж. Нууц шил одоо энэ жилийн төлөвлөгөө юу вэ? Сайн хил нэгдлээ шүү дээ. Энэ жилийн төлөвлөгөөнд бол тэгэл одоо хил нэгдээд моциклиш тийш гаргана гэвэл мэдээж тэгэл Оросч байна. Хаашаа бол хаашаа хятад Орос гэл энэ тентгийн MC-нүүд бидрийг өрсөн байгаа. Болцоогоор явах болцоодонод нь шууд тэгэл болж л үйл их моциклтэй гараал тавих зорилготой байна. Би тэгээ гол нь нөгөө моциклтэй явж байгаа хүмүүс чинь гівгэнт одоо энэ турк мөрк шиг очингууд хилээ хаачвал хэцүү байхгүй бид нар ч тийм. Тэгэхээр бид нар яг нэг чистний гой бүх юм намжаад бүх юм окей болсны дараа тухтай аяллуудыг бол зохицуулсан байж байгаа. Гэхдээ мэдээж удирдлагын зөвлөлд бол онгоц орчуултгоо яваад нөгөө уулзах гадаадын ажлыг амжуулчихна л та. Өмнөх юмнуудаа бэлдээд тий. Түрүү жил бол манайхан чинь хөдөө орон нутгаар зөвхөн Монголдоо гэдэл 6000 км аялцсан шүү дээ. Зөв. 6000 ч нэлээд явсан шүү дээ тий. Одоо тэгээд ийм байна л да. Нөгөө нэг түрүүн одоо жишээ яагаад энэ лөө нөгөө нэг Голландаас ирчээд ер нь би Монголд ийм гоё боломж байна штэ гэд үлдсэн гэж штэ. Тэр одоо энэ нөгөө нэг одоо тэр цахилгаан аржаатар эдний чи яагаад тавьсан. Одоо яг Монголд яг юу нь болох вэ чи ер нь нэг юм хийгээд 7 жил оролдоод юм гаргаад өчнөө ингээ тэр юм патентын аваад ирэхий болохгүй бүх процессыг чи тодорхой хэмжээнд ойлгоцсон мэдсэн учраас яг ер нь нэг одоо point нь юу вэ? Ер нь юун дээр хацаад байна? Одоо энэ халаалт. Хэдүүл яг өөрсдөө үсрээд тах шиг үнтэй. Тэгэхээр яг тэр нэг халаалтын хувьд бол тэгээд бид нар борлуулалт явьжсэн боловч 2018 оноос ахуулаад 18 онд худлаа ярьж байгаа. 17 онд бид нар нэг жил борлуулаад найзууд нэг жоохон тим болоод тэгээд хоорондоо яг тэр маргас юм байхгүй. За ер нь ингээд ингэх юм бол цаашдаа явах маргах шинжтэй юм байна гэд миний өөрийн үүсгэн байгуулсан Best Energy Saving гэдэг компани байсан. Тэр компаниг ингээд би өөрөө тууцын дарга нь бүгд 60% эзэмшдэг байж байгаа. Бүгдийг ингээд тарааж өгөөд аль бие усар компаниас гарсан юм. Гарахтаа бид нар компаниас гарахтаа нөгөө компани дээр хийсэн патент ч байсан нөгөө нэг бүтээгдэхүүнээ борлуулахгүй гэдэг өөрөө тэгээ гарч байгаа. Тэгээ миний олж харсан юм юу гэхлээр бид нар ерөнхийдөө ингэж яахгүй юм байна. Хэсэгчилж халааж болдгүй юм байна. Монгол шиг хүүтэн орны юмнуудыг ерөнхийд нь шийдэх хэрэгтэй юм. Барилгыг бол нэг их өвсөөрөөр тэр чигээр нь халаах хэрэгтэй юм байна. Одоо бид нар энэ өрөөнд халаалт тавиал идэг коридор хүүтэн бол хаалга онгойлоход эргэл хүүтэн болно. Ингээд тогны зарцуулалт өндөрсөд юм. Энийг яг би болоод харчихгүй. Дээрээс нөө талига жаамоноос их юм зааж гисэн л байгаа шүү дээ. Надаа ингээд одоо ийм байдیں۔ Тийм байдیں۔ Ингээд бүхэл мэддэг сайхан юм. Яг тэгэхээр нөө аль нь том өхний аль нь том өргөн болцсон үд чинь тэгэл хүүхдүүд нь жоохон байгаа тий. Бүх мэддэг чаддгаа заагаал өгсөн. Тэгээд би өөрөө бас нэг явж байгаа энэ дулаан солилцоор ялц гэж юм байдгийг. Одоо бидний бүх хэрэгжилж байгаа барилга дор байгаа. Одоо инженерүүд бол мэдчихэж байгаа. Тэр нь болохоор нэгдүгээр контроор нь төвийн дулаан орж ирээд хоёрдугаар контор нь паранда эргээд ингээд усны зарцуулалт багтаагаар халаадаг тийм ялцсан технологи байдаг. Тэрийг харж агаад энийг ер нь цэглэхаан болгох яасан ингээд. Тэгээ хийж үтсэн байгаа. Тэрийг цэглэхаанаар ингээд маш олон төрлөөр хийж үзэж агаад тэрийг эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаад Монгол патентжуулаад бас оюуны хэмжээр нэр дээрээ аваад одоо байгаа энэ Rising Development Manufacturing гэдэг компани үүсгэн байгуулагч захирал болон тооцсон дарга би өөрөө байгаа. Энэ компанийн нэр дээр бүх юм аваад одоо бүх шаардлагатай бичиг аюулгүй байдал одоо тий бүх юм аваад смарт бүх талаас нь смарт ухаалаг болгоод одоо тэгээд ухаалаг цэглэхаан ялцсан бойлер гэдэг технологи гаргаад ирсэн.
Яг уг технологи нь яадаг вэ гэхэлэр одоо энэ энгийн бойлерууд бол одоо ингээд нэг юм 10 бетон шиг юм дотор нөхөчний дөрдөг билетик дүрээд тэрийгээ ингээд нэг дулаан мэтрэгч тавьсан. 60 градус хөрөнгүүд унтрах 55 хөрөнгүүд ас гэдэг даалгавар өгсөн ингээд Оросын нэг юм дөрвөлжин ч юм уу Чехийн ч юм уу нэг юм саунд ч юм уу тийм. Би бол тэрийг яг тийм биш яг одоо ингээд бол уртуг болж байгаа. Тэгээд юу нөө яадаг вэ гэхэлэр манайх болохоор цэцлэхэн ялцсан технологи гэдэг халах хурд нь 2 дахин хурдан. Эрчим хүчний зарцуулалт нь 25% бага, 30% бага. Energy efficient нь тийм. Тэгээд гар утсаар хаанаас ч удирдчихдаг. Хөлдөлтийн хамгаалттай. Дотор эргэлтийн ноцоос тэлтийн сав гэд бүх юмын 40-60 та хайрцгаар чи энэ байшин шууд талаа гэсэн үг. Энэ барилгыг. Одоо ингэх нь шүү дээ. Жишээлбэл одоо яг одоо монголчууд ингээл тусландаа гардаг шүү дээ. За тэгэнгүүт тэнд чинь нөгөө нэг хүүхдүүд аавал нэг одоо яг бүхэн болгоно тохиолдож байгаа. Байнга тэрийг галлаад чадахгүй одоо туслан руугаа явж бүглэрх замдаа уцаараа халаагаад очиход халуун байж байгаа. Чи нөгөө нэг сард нэг гэр нэт гэдэг нэг 10 мянган төлөлтөг юм байдаг шүү дээ тийм. Тэрийг тавьчихна гэртээ. Гэр нэт. Тэгээд тэр чинь манай төхөөрөмж чи өөрөө Wi-Fi контроллертэй. Тэр нь очиж Wi-Fi-ийн танигт чинь чи утсан дээр бид нар өдөр хаан банк руу орж штэ одоо банк руу ордог штэ. Аппликейшн. Тэр аппликейшн гэрээ шууд ингээл грацаа бүх юма тааруулж болно. Яг л банк өдөрдөх юм шиг. Тэгээ бүх юма өдөрдөө тааруулаад тэгээ очих чинь гэр чинь дулаахан л гэж байна гэсэн. Яг тийм смарт болгоод тэгээд дээрээс нь орчин хүчний хэмнэлтэд буруу ухаалаг, аюулгүй байдал евро стандартаар байгаа. Тэгээд одоо нэг хэмжээ харгалзахгүйгээр өөр бүтээгдэхүүнүүд бол жижиг том гэдэг хэмжээгээр ялгаатай байдаг бол манайх бол ерөөсөө хэмжээ харгалзахгүйгээр халааж яаж чадна одоо халааж чадна гэсэн үг тийм. Хэмжээ харгалзахгүй. Тийм. Тэгэхээр одоо нөгөө киловатта нэмэл доторх одоо нэг ялцаа өөрчлөл шууд ингээ хэмжээ харгалзахгүй явчихдаг. Тэгээ бусад бүтээгдэхүүнүүд бол 100 м квадрат хүртэл одоо 80 м 60 м квадрат хүртэл 220 идэв. Манайх болохоор 100 120 хүртэл 220-аар халаадаг байхгүй. Одоо жишээлбэл одоо ингээд нэг барилга баригдлаа гэж бодъё. За 10 давхар барилга, за нэг 60 айлтай ч юм уу. За тэгэхэд одоо танахыг шууд за одоо жишээлбэл одоо бүгдийг ингээд яхад танах шууд хангалттай нөөц шууд гарах уу зогсолтгүй. Тийм. Тасрахгүйгээр. Тэг ямар ч асуудал байхгүй. Үзэлтэн доорн зүгээр орчоод манай хүмүүс өдөрт нь огсрал босгож байна. Зөв. Тэгэхээр одоо ч юм бол бид нар ерөнхийдөө байнгын тогтмол ажилтдаг 30 ажилтан байдیں۔ Тэгээд олонний чанараасаа 40 50 болж болно тийм. Тэгээд бид нар одоогийн байдал нэг ер нь дэлхийн банкны тэндээс ч гэсэн нэг мөрөө байд юм шиг үлээ. Тэр нь болохоор нэг яндан буулгахад нэг хүүхдээ аймаа орноо гэж тооцдог. Бид нар бол одоогийн байдлаар яг тэрийг баримталж ажиллаад ойролцоогоор 5000 орчим майл яндан буулгацсан байгаа. За тэгээ аж ахуй нэгж гэдэг ингээд зөндөө юм байгаа. Тэгэхэд чинь бид нар сүүлийн 5 жил ажиллахад 5000 шүү. Тэгэхэд бид нар өнөөдөр Улаанбаатарт дэлгэхэд 200 хэдэн мянган гэр хорооллоо шүү. Тэгээ хөдөө орон нутаг байна, тий. Тэгээд дээрэс нь бас нэг бидний хийж чадсан даваа тал юу вэ гэхээр гаднаас орж ирж байгаа агаарын бохирдлын эсрэг төсвөлсөн мөнгийг бид нар нийслэлээс зөв юм руу зарцуулж чадчих. Бид нар Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн жил 300 айл, Налахт 200 айл, улсын төсвөр иргэн нэг төгрөгч гарахгүйгээр гэрт нь бүрэн угсралт хийж гисэн. Гоё юм байна. Бүгдийн зуухнаас салгаж гисэн байгаа. Энэ жил мэдээж энэ ажлыг дахиад явуулах гэж л байгаа. Ерөн корона ингээд яачихгүй бол тий. Улсын төсвөр орж ирсэн нөгөө нэг гаднаас орж ирсэн ч юм уу дотоодоос босгосон агаарын бохирдлын эсрэг мөнгө. Өмнө нь нөгөө нэг таад санжин 19 онд 970 тэрбум зарцуулагдчихлаа. Одоо багсаагүй л агаарын бохирдлын эсрэг агаарын бохирдлын эсрэг 900 хэдэн тэрбум байсан. Тий ингээл тэр мөнгө чинь хаашаа алгуулсан бид нар мэдэхгүй байгаадсэн шүү дээ. Одоо бол бид нар боддоор багаар нь ч гэсэн ядаж нэг тэрбумын 2 тэрбумын яг бодит тэмрүүн зарцуулдаг. Бодит тэмрүү хийгээд тий. Тэгээд бас одоо энэ нүрсний мэдээж сайжруулсан нүрс та багасгах зөндөө нөлөөлсөн тий. Тэгвэл бүх талаас л зүтгэх хэрэгтэй байхгүй бид нар. Дээрээс нь нөгөө нэг ямар боломжийг бий болж хараад Монголд үлдсэн бэ гэх юм бол би яг ингээд бодоод байсан чинь мундаг залуучууд над дээр ирээл энэ тэнд тийм сургууль төгссөн ийм юм хийсэн гэсэн бүртлэнгөөс ирээл ажилгүйгэл миний ажиллаж байсан ресторан би менежер болсон байх тэд нар цэвэрлэгчээр эхэлдэг. Тэгэл цэвэрлэгчээр эхлэн ажиллана, тэнцээ цаг заваа өрнө. Тэгээд нэгэнд хөгжсөн газар бид нар очиж хар ажил боол хийх гэж л гэж. Бид нар хөгжүүлж чадахгүй тэрэг. Угаасаа хөгжчихсэн орн тий. Одоо энэ Европын, Герман гэх мундаг баян орнууд, Япон, Солонгос бид нар хөгжлөө олоод баг эцтэй тулж байгаа газрууд шүү дээ тий. Тэгэхэд бид нар тэнд юу хийх гэж очиж байгаа юм? Хар ажлыг хийх гэж, боолыг хийх гэж очиж байгаа. Ямар ч дипломтой лаг байгаад тийм биз дээ. Яг хөө мэдээж тэндээ төгсөөд явсан залуучууд байж болно. Мундаг байж болно. Үгүйсэхгүй. Хэдэн хүн вэ те?
Тэгэхэд миний би өөрөө ингээл Европт 10 хэдэн жил амьдарсан биш үү одоо. Тэгэл ингээл харахад ер нь юу хийх гээд байна тэнд. 10 жил цэвэрлэгч хийлээ. За болийн нэг ресторанда өсөөд нэг менежер болно. За тэнцэн ажиллаа нэг хэдэн сая төгрөг хураа нэг байртай болно. Ирээд нэг прүсний мөнгөтэй болно. За болийн нэг дунд гарын живний мөнгөтэй болно. Нэг дансандаа нэг 100 сая төгрөгтэй 200 сая төгрөгтэй ирнэ. Одоо өртөг ямар байгаа вэ? Нэгээс 2 жилийн дотор мөнгө дуусна. Дуусангууд нөгөө хүн чи яах вэ? Тэгээ манайхан чинь нэг юм жоохон сэхүүн зантай штэ. Эренгуудаа би тэнд боол байснаа мэдэхгүй энэ чи эренгуудаа шууд захирлахгүй ярьчдаг. Тэгэл нэг юм үүсгэн байгуулдаг дампуурдаг. Ягаад гэвэл судалгаа байхгүй. Өмнө нь ажиллаж байгаагүй энэ ч тий. Нэг найзынхаа амаар л хийждэг тий. Тэгээд дампуурчингууд буцаал явдаг. Буцаж очиод нөгөө газараа болоо л хийдэг. Тий. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм ер нь жоохон дайчин. Тэгээ энэ чинь үлдэх юм бол хөгжиж байгаа энэ орн маш их ажил байгаа. Тийм. Маш их ажил байгаа. Одоо энэ хамгийн наазах нь хэд бид нар хөрсний бохирдол, агаарын бохирдол эдрээс салгамаар байна. Тийм. Хөдөө орон нутагт одоо энэ хараач залуучууд нь бүгд хот руу орж ирэнгүүтээ Солонгос ийш тийшээ гарцсан. Хөдөө орон нутаг чинь сүрж байна. Тий. Хөнгүү, эзэнгүү. Тэгээд нөгөө хідэн гадны заа яах вэ? Нэр зоогод явах уу? Гадны баахан нэг онгор гэж хэлэх юм уу? Шинэ нөтөд орж ирээд энэ ч харцсан байна. Малыг ч авцсан байна тий. Бахны бизнесийг атгацсан байна. Тийм. Бахныг затгацсан байна. Тэгээд малчтай болцсон байна. Тэдрийг ингээ харахаар ерөнхийдөө залуучуудыг миний ганц хэлэх гээд байгаа юм юу гэхээр түрүүн чи асуусан ш нь хүүхэд гэлтгсэн тий. Хүүхэд бол бидний улстай өгж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт өгөө баялаг тий. Бидний улстай үнж гэдгийг харуулж байгаа ер нь бол бэлгтэн гэж би ойлгох тий. Яагаад вэ гэхээр би өөрөө нүдэрээ харж байгаа байхгүй. Одоо миний хамаатан сад ах トゥ ус ингээл Европт олон жил амьдарсан хүмүүс байдаг тий. Тэгээ ингээ харангууд ингээд хүүхдээ өөрсдөө тэнд өсгөө тэнд ингээд сургууль сургаж агаад тэгээ Монголд ирээд яг бүгд биш л хингч шишээд ихтэй. Монголд ирээд ээж аав нь ингээд нэг ясны цуглуулга биш гэдэг шиг Монголд ирээд ясаад авах гээд ирээд эн чинь амьдрангууд хүүхдүүд нь ирээд эн чинь юу ч мэдгүй. Ямар ч амьдрал мэдгүй. Монголоор ойлгохтой ярьчихдаг. Тийм нөхдүүд ирж байгаа. Тэгээ ирээд нөгөө нөхдүүд нь яах вэ? Ойлгохтой явж чадахгүй. Дампуураад ингээд асуудалд орно. Буцаал яг эцэг гэхээ хийжсэн нөгөө гадаадаа боолол очиж байгаа. Хэдэж ойлгохтой сурч чадаагүй Монгол руу зүтгэсэн ч байд юм уу те. Тиймэрхүү асуудлаар явцсан. Хоёрдугаар миний хэлэх гэдэг юм гэхээр хэрвээ тэндээ ингээд амьдраад нутагшаад хүүхдүүд нь тэндээ амьдраад нутагшаад тэр хүнийг гадны иргэн болгоод тэнцэн үлдээчихэж байгаа бол нөгөө утгаараа Монгол төрсөн тэр эцэг их хоёр бол Монгол улс бас урвчиж гин гэсэн үг. Монгол улсын хөрөнгө өмчийг тэнд үлдээгээд те тэр улсын төлөө зүтгүүлээд ш. Хүнээ үлдээж чинь те. Хүнээ үлдээж. Тэгэхээр тэр хүн дараа нь хаанахтаа суух уу? За арьс өнгөний үзэлтэн би биш. Тэгтээ ингээд хар бор шар ногоон цэнкэр гээд холдоо өвчиж байгаа юм. Хинийхэн ч мэддэхгүй нэг юмнууд тий. Одоо бид нар ингээл хинийхэн ч мэддэхгүй хүмүүс энэ дээр ороод ирсэн. Баахан эмэгтэй хүмүүс ингээд тий бие давхар бол ороод ирсэн. Ингээд яг би бодит жишээн дунд нөр амьдарч байгаа болохоор тий хараад байна л та. Тэгээд бичиг баримттай бүгд асуудалтай. Монголдо ирч чадахгүй өчнөө олон найз байна одоо. Ягаад тэгэхээр зөвхөн 1-2 өсгийн зөрүүнөөс болоод Монголд иргэний үлгэн гарахгүй. Тэнцээ нэг юм бичиг баримт автсан. Тэр бичиг баримтыг авчирч Монгол зарж амьдрах гээд байгаа. Эсвэл тэр хүн тэнд амьдраад за нэг 10-20 ямар ч яг Монгол төрсөн л болвол буцаж ирэх ёстой ирдэм байл угаас. Ирээд эн чинь ясаад явах гээд ирэхэд тэр хүний хүүхд тэнд ямар байдалтай үлдэх үү? Тэ? Тийм. Ер нь бол нэг жоохон бодлоо хөрөнгө оруулалт гэдэг яг зөв жишээ хэллээ те. Аймагт энийг ингэж яг бодож л байсан болохоос яг ингээ гоё хиллэг сая гоё болчлаа л та. Хүүхэд гэдэг устаа өгч байгаа хөрөнгө оруулалт юм аа. Тэр чинь бид нэр яг бодохгүй шүү дээ. Би бол жишээлбэл ингэж л боддог ш. За яг ингээд Америкт өссөн хүүхдүүдийг хараад селфиш болцсон. Яг өөрийн орон зайдаа ингээд уцаагаал хүн амьтантай баг сайн мэдлэхгүй ингээд хаалга ачаад байж байгаа хүүхдийг хардаг би. Тэгээд тэрнээс Монгол хүүхдүүд ямар байдаг лээ. Сайн байна уу хаа хин ихчээ сайн байна уу гэд одоо мэдлээд амар байна уу золгохын ингээд нэг хүнтэй ингэдэг наацхийн мэдлэх гэсэн ч байхгүй болцсон байхыг ингээд ер нь бол харж байгаа. Тэнгүүтээ за тэр хүүхдүүд чи яг л ингээд гадны хүүхдүүд шиг болцсон. Тэгээд ер нь бол ямар ч баг Монгол руу буцаж ирэх тийм бодолж байхгүй болно. Тэгэхээр яг энэ тэр хүмүүсийг бүгд иргээд байгаа юм биш ээ тий. Ер нь тэр хүмүүсийн л амьдрал тэгтээ ер нь Монголд маш их боломж байна гэдгийг би нэг чамаар яриулах гэдэг байхгүй өөрөө хийгээд мундаг одоо өчнөө олон залуучуудыг тэгээд дээрэс нь улсынхаа хөгжилд энэ одоо утааг багасгахад 5,000 яндан буулгалаа 5,000 хүүхд авчлаа гэдэг жишээ байна тий. Тэгэхээр дээрэс нь за түлш утааг түлш гэсэн ч гэсэн тэр ерөнхий юм нь тэр халаалт л өгчих юм бол бид нар чинь нүүрс төлөхгүй хөлтчихгүй хүн шиг тоогоор амьдрчих гад нь штэ.
гол гэр хорооллын зүгээр. Тэгээд дараа нь ингээд одоо тэр гэр хороол гэдэг байгаа боловч дараа нь ингээд юм хөгжсөний дараа гой гадны хаус ууч шиг болж болно шүү тэд нар чинь. Ер нь ерөнхий юм шийдэгдчих юм бол тэгээд маш их боломжнууд байгаад байна. Одоо нэг энэний нэг жишээ байдаг. Лос Анжелт маа нэг найз байдаг. Зүгээр нэг паб махшаарддаг. Пив удаг газар түрээслэх гэхэд 15 жилийн гэрээ хийж штэ юм ба та. Тийм штэ. Монголд тэгэхэд яах вэ бид нар? Чи өөр айл 17 настай ингээд юм түрээслээд хийжсэн гэхэд 17 настай хүүхэд Америкт тэнд очиод юм түрээсч чадах уу? Бүр өстой ямар ч боломж байхгүй. Тэгэхэд ийм гоё боломж байна зөвөр ер нь наазах нь хүн юма хийгээд тууштай яваад яг ингээд сонирхсан юм аа. Тэнгүүд би болохоор одоо аялал жуулчлалын хүн байхгүй юу. Тэгэхээр аялал жуулчлалаар төгс одоо ингээд чамайг түрүүн ингээд Оросоос хятадуудыг ингээд тэр мотоциклаар ингээд аялуулад эх орноор аялуулад өөртөө бас аялье гэдэг чинь их гой санагч чинь ерөөс энэ талыг бодож байгаа хүн би ч болохоор бас нэг юм загас жараханд л дуртай спорт засал. Тэгээд энэ талаараа ер нь одоо ямар ч ер нь ирээдүйдээ ямар ч ажил нь одоо бас урагшаа явж аялал жуулчлалаар мастер дахиад сурах гал энэ үн дахиад болоогүй юм шиг санагдаж байна. Гэхдээ бас одоо Америкт 5 жил байчаад ирлээ. Хятадд бас нэг дахиад 3-4 жил одоо төвшөө чинь бас байсан тийм. Сурчаад ирэх юм бол арай олон юмыг эх орондоо нааж чадах юм болов гэж бодоод байгаа. Маш их боломж байна. Тийм. Тийм зөв. Сурахад бол мэдээ, сурах бол мэдээ зөв шүү дээ тийм. Үүдч амьдрах гэдэг байгаа. Хятад бол бас ойрхон тийм тэр чинь юм аа хийгээд. Ерөнхийдөө бол сурахад бол зөв. Гэхдээ практик маш чухал. Өнөөдөр над дээр ажиллаж байгаа залуучуудын тий багаас нь ингээд сургаад авсан залуучууд практик дээр яг гараараа бариад тэр тур баг тий гайнаад хоолог наагаад тэр бүтээгдэхүүнүүдийг угсраад өвлийн хүйтэн тэр байшинд ажиллаад зүдрээд үтсэн дипломтой тэрнээс илүү мэдлэгтэй байхгүй онолтой тий бүх юмтай онолтой тэр хүү ирээл хажууд нь зогсож байгаа л барьж болохгүй юмас бариад төлөгдчихдөг байхгүй практик байхгүй. Тэгээд заад сурах гэхлээр би энд даах гэж Японд хэдэн жил сураагүй. Тэг яах ч. Өөр юм байна. Японд очиж аягаа төгөлөгдөх шиг. Тийм тий. Тэгэхээр яг сурах бол буруу гэж би хэлээд байгаа юм биш л те. Гэхдээ болж игэл нөө сургалтын дундор бас практик юм маш сайн мэдж явах хэрэгтэй. Тэгээд хамгийн том зөвлөгөө юу байна гэх юм бол тэр Европод сурж байгаа залуучууд, Японд сурж байгаа залуучууд тэнд зааж байгаа сургалтын материал манай Монголын 4 өөр уур амьсгалтай хасах 50 хүрдэг хөрсөн дээр хасах 50 хүрдэг газар хасах 18 хүрдэг газар орчимд шал өөр. Тийм шүү дээ. Ирээд тентгийн онлыг бидэрт яриад байдаг. Бид нар энэ чинь бодит хийцэн ажлаа практик яриад байдаг. Ингээ мөргөлддөг хөхгүй хоорондоо. Манайх шууд шалгалт авч штэ. Ерөнхийдөө бол тийм. Тэгээд тэр мөрийн сайн бас сурж явах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө одоо ингээл яг хуу миний хувьд бол яг ингээл хэд ингээ 4-5 салбартаа болоод компани бол ингээ докторжаад одоо бид нар ирээдүйн зорилго бол жилдээ арай олон айлыг ингээ буулгах тийм. Ягаад тэгэхээр нөгөө нэг 5 жил 5,000 айл биш шүү дээ. Тэгэхээр чи бодоод үзэлтэй 200 хэдэн мянган гэр орол зөвхөн Улаанбаатарт хөдөө орон нутагт тэрчгээр байна бид. Сумын төвд ямар амар болцсон байна тийм. Ингээд хүн харагдахгүй болцсон биш сумын төвд чинь бас тийм яваад ч гаргүй. Тийм төвшөө. Улаанбаатарын нөгөө дүүрсээ оруулахгүй байгаа ч гэсэн би ингээд аялаад налаах ороход пүнк гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө муухай өмхийн үнээр яг хэвээрээ нүүснэ. Чи би сая түрүү жил 12 лөө тэ 12 сард би Европ Баян онгор руу 12 сарын 20-нд очиод Баян онгорт очиод яг нөгөө төвд нь буудлаа. Буудлаа орой унтах гэсэн нэг жоохон чи үнэртэй захлаар сонхон жоохон онгол агаар оруулах гад. Сонхын онгоолгочоо буцаагаад хаахад миний нөө цагаан орон хүчлийн давамд нэг тортог байж байгаа юм чи. Сонхоор ороод ирсэн. Нүүрсний хар тортог үүдэг шин. Ингээд ороод ирсэн байж байгаа. Яг нөгөө бид нар нөгөө Монголд очиод гадагшаа яваад нөгөө чимдамаа задлахад яадаг вэ? Яг тэр шиг үнэртэй шүү дээ. Үнэртэй шүү дээ. Уцааны тий. Яг тэр шиг тим яг тэрчгээр болцсон. Тэгээд нөгөө тэр чинь ингээд бодцоор үзээд инглээр чи. Одоо бид нар бол манайхан бас энэ жилээс бас яг жоохон нууцаас ярихад бол бичил цэвэрлэх байгууламж үйлдвэрлэж эхэлж байгаа. Манай компани. Тэр нь яаж ийм гэхээр бид нар нөгөө хөрсний бохирдол маш өндөртэй байна. Нөгөө гэр хороолчин засайлал шар ус буухлаар нөгөө бүх баас нь Улаанбаатар руу уурсаад ирдэг гэстэй. Бид нар лаг цэвэрхэн гэдэг бүх баасан дээр нь гүйлдээл тий. Нөгөө бүх бактеритан байлдаал тий. Хинж годомжийг баг угаахгүй байгаа шүү дээ тий. Бараг л тий ер нь. Тэгэхээр бидний гол зорилго бол яг уг бүтээгдэхүүн нь бол Канад, Манад гэсэн газруудаас гаралтай.
бичил цэвэрлэх байгууламж нь. Тэрийг болохоор Оросд хийгээд манай Монгол руу ойролцоогоор нэг 5 орчим саяар орж ирдэг, 6 орчим сая татвар матвар ингэж орж ирээд нэг 8 орчим сая төгрөгөөр борлуулагдаад дундаж байна. Нэг айл тавих. Тэрийг бид нар дотооддоо үйлдвэрлээд тодорхой хэмжээгээр 30-40% хүртгийн болгож зарах гад. Ерөнхийдөө сая түрүү жил нээс нь туршилтаа хийгээд амжилттай болоод тэгээ одоо үйлдвэрлээд эхэлсэн байна. Одоогийн байдлаар бол бид нар үйлдвэрээ жоохон томсгох нөгөө юуг ачаалдах чадвартай болох хэрэгтэй. Тийм. За баяр хүргэе. Энд чинь бас агүй том юу. Одоо тэгэхээр танах одоо баг ингэж баг болохоор болчихж байгаа шүү юм та. Энэ одоо ингээл нэг одоо цэнгэл ингээд нэг байшин барь гэж одоо тий цэнгэлээ. Тэгэнгүүт одоо шууд халаалтаа аваад танахаас тий тэр байшин гэрсэн. Тэгээл хүсний бохирлоо одоо тэр яахын тулд цэвэрлэх байгууламжаа баг авчих нь танахаас тий. Тэр ерөнхийдөө хаус хотхон байна уу? Тийм, хаус хотхон байна уу, апартмент байна уу, байшин байна уу, барилга байна уу, гэр хорооллын гудамж байна уу? Бид нар зүгээр ороод гарахад тэр бол зүгээр л одоо энгийн нөгөө төвийн дулаантай айл шиг, төвийн бохиртой айл шиг л болно гэсэн үг. Өртөг ямар за одоо ч хэлбэл за яг бид нар одоо 0-ын одоо мэдэхгүй юм шүү дээ. За 30-40% өртөгтэй болно. Одоо яг одоо бэлэн байгаа бүтээгдэхүүн дээр яриа л та. Тэ одоо энэ халаалтын маань одоо энэ хөрөмжийг нэг айл одоо чи нэг хүн одоо байшин барьсан нэг хүн байж байгаа халаалтаа шийдэж чадаагүй те яах вэ гэсэн сууж байгаа. Тэр хүн одоо чи яг авъя гэвэл хэдэн төгрөгтэй байв шууд авах вэ? Одоо ерөнхийдөө дэд бүтцээ бүрэн шийдэхэд бол нэг 80 м квадраттай айл бол ойролцоогоор нэг 11 сая төгрөг орчим болно. Бусад компани дээр энэ бол зөвхөн халаалтын хийх мөнгө. Тэгэхээр бол сан дулаан. Тийм. Тэгээд дээрээс нь нөгөө гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг халаалтын тавьж өгчөд буцаага зас сервисийг чаддгүй. Эвдэрэнгуут нөгөө айл чинь ингээл хөлдөөл орхидог байхгүй. Манай даваад бол юу вэ гэхээр нөгөө халаалтын одоо нөгөө ялцсан технологи дотоодын оюун өмчтөө бүтээгдэхүүн дотороо угсардаг болохоор давхараас угсардаг байхгүй бид нар. Тийм болохоор бүх сервис нь дотооддоо. Тэгээ нөгөө гадны компаниуд ч манай Монголд улирлаар 8 сард орж ирээ компани байгууллаа, юмаа зарлаа. Өвөл 12 сард хүүтрлээ, 1 сард хүүтрлээ, нөгөөх юм нь олигтой ажиллахгүй хөлдөө тогны зардал өсөд ирэнгууд дампууруулж ачаад яваад дараа жил нь өөр нэртэй яг нөгөө нь хүч хөвчдөг. Манай өрсөлдөгчнөр манай дайснууд тийм өрхөждөг шиг. Газ нэг боломж дээр ачдаг те. Бүх сервистэйгээ байгаа юм байна тэгэхээр. Тий, бүх сервистэйгээ эргээд буух хаягтай. Тэгээд угсаа би Монголоос явахгүй гэдэг шиг. За тэгэхээр ерөнхийдөө 80 м квадрат хүртэлх тийм байшин барьж байгаа хүмүүс бол 11 сая төгрөгтэй хот бол халаалтах асуудал шийдчихээ бүрэн бүтцээ бүрэн шийдэж. Дэд бүтцээ одоо 0 халаалт хоёроо шийдэж пүү. За. Ерөнхийдөө тийм болохоор чи нөгөө гэр хорооллын айлууд чи орон сууцнд орох юм шаардлагагүй болчихж байгаа. Тийм байна. Чи дэд бүтцээ шийдлээ нэг сайхан байшин барьлаа, хашаанд нэг гой хүлэмж барьлаа, хүүхдүүддээ саксны шийдэн барьлаа. Тэгэнгუთ чинь амьдрал шүү дээ. Юу тэр нөгөө байрны гадаа машин зөксөөл мөксөөл ямар шаардлагагүй тийм. Одоо 2 euro байрны дунджаар хиттэй нэг 80 100 саятай. Одоо 100 саятай байна уу тийм. Тэр хавцаалах. За нэг 100 саятай. За боли нэг 80 саятай 2 euro байр байлаа гэхэд 80 сая төгрөгөөр чи байшингаа бариад. Дэд бүтцээ шийдээд. Хашаагаа гоёлгоод. Тэгээ дээрэс нь нөгөө цоглох бүх юм аягээд 80 за нэг 100 сая төгрөгөнд чи байр авч яхаар бүр тансаг хаусан амьдрах байхгүй. Харин тэгээсээ тий. Гадч одоо яг л миний боддог юм баггүй. Тэгэл энэ жилээс дөнгөж л эхэлж байна. Одоо яг газраа дөнгөж олцсон авцсан байж байгаа л одоо яг би наадах чинь бодоод байгаа байхгүй. За эднийхээр хэлэх юм бол ийм байх юм байна да. Тэр юмыг ихлүүлэх нь зөв шүү чухал. Ихлүүлэхгүй нөгөө бодоо суугаад байдаг хүмүүс шүү дээ тий. Мангар олон жил бодож штэ зарим нэг хүмүүс. Тэгэд чинь хийцаа гэдэг. Гяс нэг ихлүүлээд ядаж очиж газрынхаа шонг зоогоод за одоо нэг тоосоо явж яах вэ гэдэг. Ингээд нэг сүү авч. Хоёр тоосоо тавиад. За одоо ингэж эхэлнэ. Тэгэл нэг дайраад орцсон байх тул ерөнхийдөө бол don't give up гээл те. Бити буужиг. Тэгэл одоо яг өдний хүртэл явхад бол энэ дунд чинь нөгөө байраач зараал, машинаач зараал те. Тэгэл одоо яг иймэрхүү юм дээр бол ар гэр их чухал байдаг. Ар гэрийн дэмжлэг, ээж аав, эхнэр те. Тэд нар маань итгэж гин үү, итгэхгүй бас хүмүүс шүү дээ. Загнаал чи хамаг юмаа зараад иймд оруулчлаа гэл 5 жил ямар ч орлогогүй байхад нэг ч хүн тэгж хэлж байгаагүй гэхэлэр гоё гоос те. Тийм шүү дээ. Тэгээд дэмжиж чинь те. Бүгд дэмжээ чадхаараа дэмжээ явж байгаа. Тэгээд тэгжээж л одоо энэ эцсийн бүтээгдэхүүн чинь босоод одоо энэ айлуудыг дэд бүтцийн шийдээ тэр 50000 яндан буугаад одоогийн байгаа тэр 30 40 залуучууд ажилтаа болоод тэгээ бас яг миний бас нэг яг ялгаа гэх юм уу эсвэл миний үзэл бодлын тал дээр бол нөгөө манай ажил гүйцэтгэгч нар цалин авдаг. За хийснээрээ цалинждаг. Ерөнхийдөө одоо нөгөө бусад томоохон Huawei гэдэг компаниуд шиг борлуулалтын салбарууд бүгд захирлууд бүгдээрээ борлуулалтаас хувь авч явдаг. Гүйцэтгэгч инженерүүд бүгд хувь авдаг. Тэд нар яадаг вэ гэхээр
Бид нар өнөөдөр нэг айлд ороод угсралт хийлээ гэхэд нэг 100 м квадрат байлаа гэхэд сая 500 мянга болдог. Нөгөө нуглаа янз бүрийн юмс шалтгаалаад. Тэгэхэд нэг 2 залуухан одоо нэг 18 20 та хүүхд гүйж ороод тэрийг очиод хийгээл гарахад нэг 4 цаг 5 цаг л бол. За 5 цаг л болно. За 5 цаг бол гарчиг сая 500 авлаа. Эрсдэл гээд 20% компанид хадгалуулна. Үлдсэн мөнгөний хуваагаад. Өдөрт 2 айл хийж болно. Өдөрт тэр сая 500 мянган төгрөгийн цалин авч болно. Хин ч хорихгүй. Гол нь чанартай сайн эргээд нөгөө буцаад өөрсдөө тэрийг хариуцдаг байхгүй. эвдэрлийн ч гэсэн. Эвдэрлийн. Тэгэхээр нөгөө шилэн данстай гэсэн үг байхгүй. Тэгэхээр би илүү авдаг л байхгүй ажилчтай. Тэгэхээр чи одоо нөгөө захирал 5-70 унаал идэг ажилчид бүх юм хийсэн мөртлөнгөөс л тий цалингийн зээлтэй давкал идэг тий. Тэгэл дараа жилийн захирал нөгөө 5-70 жи болцсон байх. Нөгөө нөхрөө цалингийн зээл дуусаагүй л явж идэг тий. Тийм байж болохгүй байхгүй. Тийм байж болохгүй байхгүй. Тэр чинь мэдээж тодорхой хэмжээнд хөдөлмөр гаргасан авах хуваа авж байгаа ч гэсэн бусад бүх ажилчид хөдөлмөрлөж байгаа хүмүүс хөдөлмөрснийхэн хэмжээгээр авах хэрэгтэй байхгүй түүнийг. Яг зөв. Тэр хүн өдөрт 10 саяг авч гинөө 20 саяг авч гинөө хийж чадчихвал авалт шудрах тий гадны систем. Хамгийн наацхийн энгийн систем гадныхан яг юм шүү дээ. Хийснээрээ цагаараа байдаг. Монголд яг үүндээ хэцүү байхгүй. Яг нөгөө би өөрөө цагийн буул байж үлдсэн болохоор нөгөө цагийн нэг 8 еврогоор ажиллаж исэн тий. Тэгжсэн болохоор одоо ингээл энэ чинь ярил би хүмүүсийг яг тэгж боолчлах айгу дургу ягаад гэвэл тэр хүнийг бас хүчээр ажиллах дургу. Нааш өстой гоё. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр олж байгаа мөнгийг орж ирэнгуут нь тэд нар мэдж байгаа шүү дээ. Метр квадрат нь тэд үүдэг. Тэгээ би нөгөө компаниуд чинь ингээл нэг ажлын нэг юм барилгын ажлыг авлаа гэхэд тэр барилгын ажлаас бид нар тэдэн саяг олж байгаа гэж хийж ажилчтай хэлдэг үстэй. Би бол шууд энэ ажлыг бид нар ийм төгрөгөөр авж байгаа. Энд чинээс ийм ашиг гарна. Ийм ашигаас та нар хийж гүйцэтгэснээрээ тэдэн сардаа хэдэн хоногтой багтааж хийж гүйцэтгэх нь тэдэн хувиа авна. Би энэ хувиа. Ингээл болоо. Хинч барахгүй хоорондоо ямар ч мапан байхгүй. Шудраг бахар чинь амар байхгүй. Хин энд итгээ шудраг бахар чинь. Тэгээд хэрэлдэх хүн ч баг. Компанич гоё болно те уур амьсгал. Хэрэлдэх хүн байхгүй. Манай ч өстой гоё байна. Найзтайгаа бас ингэж ерөөсө тухтаа ингэж буугаалаа. Ингээд сонссон ч өстой бүр мундаг байна. Тэ мундаг байна. Тэгэл яг энэ олон залуучуудыг тэгэл одоо сая корона гэлдэхэд яг өнөөдөр бид нар ингэж ажилласан үр дүнд манахаас нэг ч хүн гарахгүй л шүү. Тэгэхээр бусад компани ажилчид нь хаяад гараад ингээд дампуурхан дампуураад ингээд явчихж байгаа бол манахаас одоогийн байдлаар одоо тэг нэг ч хүн гарахгүй юм. Нэгт хоёрт компани үйл ажиллагаа ерөнхийдөө ах トゥ угийн барилгалахад явж байгаа байхгүй. Хүнд юм хийж өгч юм гэдгээрээ биш. Өөрөө өөртөө хийж байгаа юм шиг, ахтай юм хийж өгч байгаа юм шиг тий. Тэгээд явцдаг. Тэгэхээр ерөөсөө тийм. Ойр дотны хүн шиг шууд өөрчлөлт хандлагаараа. Гадны хүний хажууд бол мэдээ захирлаа гэж харсан бөгөөд гадны хүн байхгүй ингээд сууж явахд бол нөгөө найз нар ах トゥ нар сууж байгаа юм шиг инээлдэл хөхрөлдөөл тэгэл байж идэг. Ажил. Тий. Тэгэхэд зарим нөгөө хүмүүс чинь манайхан дунд амралтаар орж явж байхдаа нөгөө хамгийн хөгшин манай нэг инженер ах уу тий. Тэрийг захирлын гэж боддог гэж байхгүй. Тэгсэн чинь ер нь хамгийн баг залуухан захирал нь болж тавьгаад сүүл рүүгээ хамгийн хүүхдэр тий. Тэгээд ерөөхдөө бид нар тэгж ажиллаж байна. Тэгээд одоогийн энэ жилийн зорилго гэвэл бичил цэвэрлэх байгууламжийнхаа үйлдвэрийг жоохон томсгох зорилготой. Хоёрт Монголд бас тодорхой хэмжээний панелийн радиаторыг үйлдвэр оруулж ирэх зорилготой. Ерөнхийдөө одоогийн найзах ирээдүйд хүсэж байгаа юм бол хийх ажил бол ерөөсө 100 жилээрээ байна, бэлэн байна. Ерөөсө хүн хүч амар дутагдчих. Чадварлаг боловсон ч юм уу амар дутагдчих. Залуучууд амар дутагдчих. Бүгд цагаан гартаа болчих. Юмд хөрөнгүүд би төлөгдчихлээ, би гэвэлээд гүгэд идэг болчих. Бүгд дэрхэ өмсө тойроо гүгэд юм. Ажил хийж байгаа хүн алга болчих. Тэгээд болж игэл нэг жоохон одоо зэрэгт явуулахлаар хүүхдэд нөхчээд ингээ ойрлолтод идэг. Уг нь зэрэгт яваад ирчихвэл мундаг байгаад идэг. Ажлаад сурцсан байдаг. Багсагч гэсэн. Тэгээ уг нь болж игэл тэгээ сурахчвал эдрийг энэ чинь ингээ ажилуулад ингэх юм бол одоо хийж чадахгүй юм гэж байхгүй шүү дээ. Наад захын Википед, Google, YouTube байхад бид нар юу л юу гэж шүү дээ. Бүх мэдээлэл хараад мэдээл те. Бүх мэдээлэл тэнэг л биш бол тийм үстэй. Гар бол гар байна, хөл бол хөл байна, бүгдийг хийж чадчихээн. Одоо жишээ нь тэр цэвэрлэх байгууламж төр жишээг авал ярихад Хятадаас бүх юм аваад Оросд угсраад тэгэнгუутаа Оросд угсрангуутаа өөрсдийнх нь логог одоо энэ лого гэж явах шиг энэ дээр өөрсдийнхээ наагаад тэнэг хүмүүст юм зарж байгаа юм шиг бидэрт үний нэг нугалж нэмээ зарж байгаа хөөхгүй. Тэгэнгუут бид нар тэдрийг аваад эхлээд ингээд аваад ингээд би гайхаа харж энэ яад юм ба задал наатгаа тэр өртгөн хамаагүй 4-5 саяар авсан хамаагүй задал баг задлуулаа дотор нь байгаа аэродинамик тэр бүх ноцоос тий. Тэгээд тэр юмнуудыг гаргаж ирээ үзэн яг шошго мошгын ингээд янгот бүгд ятад.
Хөөц Тэгээд угсарч юм байна тий. тэгээ бүгдээрнийх ингээд илүү наацсан амар Москва Зосква адрес та fuck ангуу цаана China. Шанхай. Тэгээд нөгөөдөл нь тийшээгээ бидний тэнчнээс нэг ноцоос 150 төлөөл те. тий 100-200 $-аар авдаг бол пак гетаас асуунгууд нөгөөх нь юу вэ $50. Тэгсэн чинь нөгөө гетаас явсан тээврийн зардал татвар Оросд очоод Оросоор дамжаад ашиг машиг. Тий би нөгөө түүгийнхээ хятадаас явж байгаа нөгөө нэг хаалга маалга гэж барилгын ажлаар явж байгаа л. Тэгсэн чинь нэг Орос хаалганууд гэдэг Монголд амар үнэтэй хаалгадаг гэсэн. Тэдрийг ингээд авах гэсэн чинь амар үнэтэй санагдал гэт рүү гайгүй молж ирээ гэж явал очиод ирсэн. Хаалганы үйлдвэр дээр ингээд авсан чинь яг нөгөө миний авчихсан Орос хаалганууд байж. Энэ хүн шинэ Орос хаалганууд биш юм уу гэсэн чинь. Мөнгө. Тэгээ танаад юу хийж байгаа гэсэн чинь манайх хийд ингээд. Тэгээд юу гэсэн үг Орос хаалга гэсэн. Манайх хийгээд Орос руу орлонгууд Оросууд нэг чойж штэ чойж. Тэрийг угсраад гаргахлаар Орос болчтой гинэ. Тэгээд бид нар Оросоос оруулж ирсэн татвараа нэмээд авч байгаа юм. Монгол оруулж байгаа юм тэр чинь. Тэгэхээр би авч болох юм уу гэсэн чинь. Чи нэг жоохон энэ хээгийн ийм дөрвөлжин байсан бол гурвалжин болгоод авч болно гэж байгаа. Монгол цааш игээд. Тэгээ Монголд ирээд чойж сөөрлүүлэл болов. Амар доромжилж байгаа байхгүй те бас нэг тэнэг хүмүүс л юм хийж байгаа юм шиг. Тэгэхээр одоо нөгөө боолж өгвөл дотооддоо бүтээгээд хийгээд тэгээд ерөнхийдөө бол бид нар яг үнэнгээ хэлэхэд одоо ингээл entrepreneur л гэдэг байгаа зохион бүтээгч гэдэг байгаа энэ app map янз бүрийн жайл үжээ бүх газар хийгдсэн шүү дээ. Зүгээр бид нар ингээд өөрсдөө ингээд баг цагаар өөрчлөөл тий сайжруулах эсвэл бидэрт хэрэгцээтэйгээр гаргаад байгаа. Түүнээс бол бид нар ингээд ерөнхийдөө бүгд гаднаас гадны технологиг авчираад нутагтаа хөрсөн дээр нь буулгаад болж өгвөл тэрийгээ дотооддоо хийж өгсөрч чадах. Тэр нь л чухал. Энэ л ер нь чухал тий. Тэгжээч хямдарна, үнэн буурна. Тэгэхгүй бол одоо нөгөө бидний дээр үед нэг 5 жилийн өмнө Лион ч 300 төгрөг байсан чи одоо 450 төгрөг болсон биш. Тийм шүү дээ. Намаа урд багтлаар 250 байсан шүү дээ. Тэгээ чи ийм амар өссөн. Тэгэхээр чи одоо энэ хэцүү өстэй байгаа тийм. Одоо яах юм те одоо тэгэл дандаа хятадаас юм авч ин те тэгээ одоо ингээд Лионы харьцаан дээрс одоо яг утахгүй болоод байгаа юм шүү дээ. Хятадаас юм авах нь. Ямар ч тэгэл одоо нөө хятад хилээ хангууч хийзүүдэл бүх юм хамаарлалтай болсон. Амар үнэн өсөөл тэгэл өмнө чинь нэг мах зах аваал ингэж байгаа айгу гэдэг байсан бол одоо очил 30,000 төгрөг мах авах. Одоо тэгээд өөц хэмэрч шүү дээ. Та гэдэг оюумтай яаж ин одоо ерөөхдөө хятадаас юмнуудаа яах вэ? Юм уу одоо яаж үйлдвэрлэх тал дээр одоо ямар асуудлууд байна? Одоо жишээлбэл тэр танаа бүтээгдэхүүнийг одоо бүр ингээд 100 Монголдо үйлдвэрлэдэг болох боломж яг байна уу? Бүр ингээд бүх одоо бид нөө деталь болгоноор нь. Тийм 100 Монголд үйлдвэрлэх боломж ерөөсөө огт байхгүй л да одоогондоо. Ягаад гэвэл зөвхөн эргэлтийн ноцоос гэл юм чин Grundfos герман технологи бас хятад л үйлдвэрдэг. Германууд өөрсдөө хятад үйлдвэрлэдэг. Тэгээд стандартаар нь захиалж л авдаг. Бид нар одоо жишээл ирээдүйд тиймэрхүү технологиг ер нь заавал сурах хэрэгтэй болж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь тэр технологийн сураад бас тэр мэрийг ер нь бас яг энэ миний л бодол, найзынхын л бодлоо л доо. Энтхийг хятад гээд дэлхийн тал бишд хоёр нийлсэн нөхдүүд. Заавал бид нар хийгээд байх шахахгүй шаардлагагүй шүү. Тэдрийг сайхан боолчлаа л доо. Тэдрээр хийлгээ л доо. Гол нь бид нар тэдрээр хийлгэхдээ өөрсдийнх нь хүссэн загвараар хямдхан л хийлгэх хэрэгтэй байхгүй зөв шийдэлтэйгээр. Тэгээд оруулж ирээд бид нар биелийн юм авчираад энэний тагийг тэнд хийсэн л байгаа шүү дээ. Энийг тэнд хийсэн л байгаа. Ингээд нийлүүл өгсөрч хэрэгтэй байхгүй энэ чинь. Тэгэл болно. Түүнээс бол бид нар энд үйлдвэрлээд хүн ам багтаа болохоор үйлдвэрлэхлээр нөгөө юу болохгүй л даа гэж. Ашиг гарахгүй. Өндөр болчихдээ. Нөгөө хүн ам багтаа тэгээд нөгөө нэг цалин ягаад iPhone, ягаад Германы бүх технологиуд энтгийг хятад үйлдвэрлэгддэг. Цалин баг боолчлолтой тэмцээ чинь тий. Тийм болохоор чинь тийч бид нар бол энд бол тэгж чадахгүй шүү дээ. Тэгж яхаар тэр залуучуудыг тэндээс ирсэн юмыг нутагтаа буулгаад маш зөв зохистойгоор усраад зөв хэрэглээ сурчих хэрэгтэй байхгүй. Билийн юмар юм юмхнаар юм хийн гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгээ сурчих хэрэгтэй. Тэгэхгүй ингээл одоо би нөгөө анх ингээл үйлдвэрлэн гэж яриад байгаа чинь бүгдийг хийх гэж шууд тэгэл байгаа юм биш байхгүй. Үйлдвэрлэн гэж байгаа чинь бүтээгдэхүүнүүдээ авчираад нутагтаа хөрсөн дээр нь буулгаад нутагтаа тааруулаад хооронд нь эвлүүлээ сурчих хэрэгтэй байхгүй. Лего тоглоом эвлүүлдэг шиг те. Тэрийгэ зөв зохистойгоор эвлүүлээд гаргахыг хэлээд байгаа. Түүнээс бол манад бол ингээд үйлдвэрлээд ингээд явна гэх юм бол өртгөн өсөд идэв. Бүх юмний өртөг өсөд идэв. Айгу хэцүү. Үйлдвэрлэл тусмаа л шаарнтэй бүх тэр чинь нөгөө хамгийн гол нь ингээд бодохоор одоо ингээд нэг төмрөө наазах нь яаж хайлуулах уу те тэр турбаг одоо манайх өөрөө хийх үгүй гангийн үйлдвэр байхгүй байна. Гангийн үйлдвэр байхгүй байна те төмрийн үйлдвэр нь яг 100 одоо энэ бүтээгдэхүүн хийхгүй байна те тэгэхээр эн чинь ингээд болохгүй л байгаа юм л да. Тэгээ яг хөө бүр юм том зургаар ингээд харах юм бол бид нэр зүгээр яг хөө миний зүгээр яг бодлоор айгу бүр том зургаар ингээд харах юм бол бид нэр яг хөө тэрийг тийм л ашиггүй л те. Тэгтээ нөгөө нэг бас урд нь бас хаа нэгтээ энэ нэг ярианаас ингээд бас сонсож байхад
заавал одоо хөгжүүлэх ёстой байдаг гэж байгаа хгүй. Одоо тиймэрхүү зүйлсийг бол тэгэхгүй л бол одоо яг хөө бид нар нөгөө нэг зах зээлээ бодох нь зөв л дөө бизнес. Гэхдээ тэр зөвхөн бизнесмэнэр биш. Яг одоо тийм улсын хэмжээнд одоо тэр одоо химийн одоо тэр үйлдвэр тэр физикийн одоо янз бүрийн тэр нэг лабораториудыг ч юм уу химийн лабораториудыг байнгын хийж явах хэрэгтэй юм байлээ шүү дээ. Ер нь тэр төмөр мөмрийн тэр ган эдрийг одоо яаж хайлуулж ямар бүтээгдэхүүн хийж болох уу гэдэг дээр байнга судалж идэг те. Тэгээ тэрэн дээр төвшөө найз ярьж байгаа зөв л дөө. Гэхдээ бид нар нэг ийм юм аяа яг бас маний бодлоор гэх юм бол энийг аяа анзаарах хэрэгтэй. Мэдээж тэдний хийгээд үйлдвэрлэлээ явж гинэ гэдэг чинь маш сайн. Гэхдээ бид нар тэрийг хийгээд үйлдвэрлэхийн тулд боловсон хүчнүүдэд дандаа ерөнхий инженер ч юм уу удирдах албан тушаалаар сургаж мэдлэгийг авах хэрэгтэй гаднаас. Тэгэнгуутаа одоо Мексик ч юм уу, Филиппин ч юм уу дэлхийн хамгийн ядуу орн байна шүү дээ. Өдрийн $2 цалинтай. Мэдхэг. Одоо Дубайд чи яадаг лээ? Дан гадны иргэд байгаа үстэй. Ажлын бүх хар ажлыг хийдэг. Өөртөө ажилладаг гэсэн тийм. Өөртөө юу ч хийхгүй. Цав цагаа авцтай. Тэгэхэд бид нар яг тэр шиг тийм боломж байгаа байхгүй. Тэнд сарда нэг $100 цалин авдаг нөхдүүдийг $200 өгдөг болгоод авчираад мүлжих хэрэгтэй байхгүй. Одоо бид нар Солонгост мүлжүүлж байгаа шиг өөрсдөө. Биднийг одоо Солонгост авчиад гарын ийм болтол загсч авчулж ийн гэдэг нэг хошин шог өгдөг шүү. Яг тэр шиг авчир ажилуул. Тэгтээ манайхны нэг алдаа өгдөг байхгүй. Гадныхан бол тэгдэггүй шүү дээ. Манайхан 90 ч юм уу, ч юм уу ингээд нөгөөдөлтөг ингээд одоо нөмөө хэдэн Вьетнамуудыг харал та тийм. Ингээд заваараад дундаа орчдөг. Тэгэхэд Дубайд ямар ч тийм байхгүй тийм. Бүгд ингээд томорцгоотдаг өөрсдөө л баяжаад байдаг. Ингээ битүү болчлолтой өөрсдөө юунд амьдарч байна, ордонд амьдарч байна. Хотоос гарангууд нөгөөдөл нь хачин юмд байж байгаа шүү дээ. Гэхдээ тэнд мөнгө байна, бүгд ажиллана угаасаа. Хамгийн гол юм нь тэгнүү гэхээс өөрсдийнх нь байгаа энэ цөөхөн нөгөө цагаан гартаа зеркото хүүхдүүдэд тэгэж бид нар болчлох юм бол явахгүй шүү. Хитгэн байгаа шүү дээ. Яар хэцүү юм бэ нэрээ. Хитгэн юм байгаа дээрээс нь би ч хүнээ тийм юмд ажиллахгүй гэдэг шиг. Тийм шүү дээ, тийм. Тий, тэгэхээр одоо нэг яг чиний ярьж байгаа адилхан би нөгөө гадаад байгаа хүмүүсийг буцаагаад татаад оруулж ирэхэд тэр хүн гадаадад яг гадны тим бодлогоор очиж боолчлогдож байгаад тэгээ Монголд ирэхэд тэр хүнд ямар ч ирээдүггүй ингээд нэг хідэн цаас хийсэн тэр нь дуусаад тэр хүний хүүхд хэцүүдэх байтал одоо Монголдо ирээд нэг юм барьж аваад нэг чиглэл рүүгээ ороод нэг юм өөрийн гисэн жижигхэн нэг 3 давхар барилгатай ч юм уу болчих юм бол эргээд хүүхдэд нь хэрэгтэй байхгүй. Тэр чинь хүүхд ирээдүй байхгүй. Түүнээс бол очиод тэнд боолчлогдож байгаа зааж өгч ирээдүй биш байхгүй. Тийм үстэй. Яг боловсролыг бодоод ингээд яхад ч гэсэн юм Монголдо боломж зөндөө байна уу. Тийм. Тэгээд дээрээс нь бол би нөө ингээл харангууд одоо би амар харамстай ингээл ийм арцаар дэлгүүрт явж явах монгол хүмүүс ингээл дандаа англиар л яриа яваад байдаг. Тэ. Тэгээд тэгэнгүүт үндсэн хэлээ их л сурах хэрэгтэй байхгүй. Тэгжээж англи хэл сурах хэрэгтэй байхгүй. Үндсэн хэлээ мэдэхгүй ч англи хэлээр яах юм? Монголоор ойлгохгүй жиж. Тэр чинь Монголд юм хийх гэж байгаа л хүмүүс бол англи үндсэн хэлээ 100% сурчаад дараа нь англи 100% сураад ингээд нутагтаа гоё юм сууршуулж хөрөнгөжүүлнэ шүү дээ. Улсаа баяжуулна шүү дээ. Тэгэхгүй ингээл багаас нь англи хэл сургаал ингээл айгу буруу. Ягаад тэгэхээр над дээр өөр дөрөө би нэг жишээг нь аваад үзсэн. Би ч нэг 11 онд эрэхтэй 10 оны сүүлээр эрэхтэй Монголд эрэхтэй ингээ юм баг ойлгох ойлцсон жишээ нэ тий. Айгу тийм мудак нөхөр ирсэн шүү дээ. Тий. Нэг удаан ойлголттой нэг камер нэг тэмээ шиг болцсон тий. Ингээ анааш шиг мэрдэг болсон. Анааш тий ингээ анааш шиг болцсон тий. Гацж ярьж мэрдэг нөгөө нэг али гаруучиг тэр чи үлээ тэр гэж мэддэг болсон байсан шүү дээ. Тэгэд дороо засарсан л та. Гангструудтайгаа нийлээд. Эргээд. Тийм болохоор нөгөө тэр тал дээр маш их хэл сурья тий. Тэг их хэл сурцгаая. Дараа нь тэр гадны ямар ч мэдээж хэл сурах нь зөв. Гадны хэлийг сайн сурах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Гэхдээ их хэлээ тултал сурчээл та. Тийм шүү дээ. Юу Оюнбаттай нөгөө подкастынхаа юуны тэтгэгчдийнхаа бэлгийг гарт болчих. Манай бас дүү байгаа урбан жинсийн менежерүүд манай подкастыг бас ивент итгээд ингээд бас ингээд дотооддоо үйлдвэрсэн үндэсний үйлдвэрлэл урбан жинс болж юм бол өмсөд үзтэй чам төгшө таах нөгөө битгээр ярьж байгаа чамаг сайн мэдгүй болохоор за баримж байгаа тэгэл XL-ийн болно бол манай подкаст ч ерөөсө хамаагүй ерөөсө наа чи нөгөө манай үндэсний үйлдвэрлэл болохоор бас хэлэхэд угаасаа урбаныг маш сайн мэднэ. Сүүлийн 3 жил 4 жил зөвхөн урбаны жинс өмсөж ийсэн. За. Стретчтэй. Тэгээд дээрээс нь дулаалгатай. Тэгээд нөгөө манай мотоклубийнхан бас урбантай хамтарч ажилладаг. Манай жинс яг өмд бүгдийг урбан гэдэг. Урбан. За. Монголд урбан гоё стретчтэй цамцыг харж байна.
Энэ угаасаа таарна. Томдох юм байна чинь турцсан шүү дээ. Яг таарах болохоор нэр булчин болцсон шүү дээ. Анзаарахгүй байгаа юм уу? тэгээд дараагийн ивент итгэгч болохоор юу байгаа? Манай бас Чандман гээд Занганы брэнд байгаа. За. Чандман одоо Шангрилагийн 3 давхарт байгаа. За. Өнөөдөр өчтөр болохоор яг өчигдөр хүүхдийн баяр гээд gift card-ыг очиж авч чадсангүй. Гэхдээ би хэлсэн байгаа. Очоод хойлоо одоо угсаа нуцаа солилцоо би чамайг ягууд нэг шинийг заваараа очоод Шангрилагийн 3 давхраас одоо gift card аваад өөрөө цангаагаа сонгож аваарай. Тэгээд дээрэс нь одоо нэвтрүүлэг туслаар бас M Music гэдэг одоо Монголын аппликейшн байгаа шүү дээ хөгжмийн. Тэр аппликейшнийг бас эрхийг манай подкастын зүгээс бас бэлгэлж байгаа. Тэрийг би одоо чам руу мессенжерч username password-ийн явуулаад нэг 6 сар одоо сүлжээгүй газар дуунуудаа татаад Монгол дуунуудаа. Бүр сүлжээгүй юу? Тийм. Яг өөрийнх нь бүр яг юу н эргэтэйгээр зохиогч эргэтэйгээр дандаа айгуу сайн чанарын өндөр түвшинд бүх дуунууд байд юм. Бидний дээрийн сонсож. Би айгуу нөгөө тим юм дээр айгуу хоцрогдмол ч тийм нөгөө хувийн компани болохоор ч өдөр шинэ ажилладаг болохоор ч тийм. Тэгвэл одоо сүлжээгүй үедээ татах юм. Бас юу байгаа манай хамтрагчаар Golden Gobi гэдэг бас Монгол байгаа. Тэрийг бас тэгж жагаад нөхөж болгоноо. Өчтөр нэг баяр байна. Тэдний нэг эдэний идэж гэдэг шиг шоколаднуудын төрлүүдээс хийсэн нэг юм бас багц бэлэг байгаа хөшин. Тэрийг яг өнөөдөр бас амжсангүй. Тэгээд зүгээр өчтөр бас баяр гэдэг хамгийн алдаас баг тийм. Араас нөхөд ихтэй ямар ч байсан манай. Ойлгогдчихваа. Манайхан нөхөр гэж алгуулчихдээ шүү дээ. За ямар ч сан төвшөө олон жил уулзаагүй найзтайгаа уулзаад өнөөдөр гурлаа ямар ч байсан нэг сайхан ярилцлаа. Дараагийн манай подкастаас ч бас одоо энэ студиэс ч бас олон подкаст гардаг байгаа. Тэгээд төвшөө асууж амжаагүй юм байна уу? Бас тэ хин Оюнбат хэлж амжаагүй хэлийг бодож ирсэн юм байгал хэлээд ерөнхийдөө подкастаа өндөрлөх цаг болсон байна. За тэгээд найзтай ямар ч байсан айгүй их ингээд бахархаж जैन те. Энэ олон жилийн дараа хоёлаа ингээд бас ингээд ярьж байна. Энэ олон залуучууд айгу хурам өгсөн баха те. Бид нэр ингээд зөвхөн ингээд гадагшаа гарах биш. Эргээд нэг их оронлогоо эргээд өндийё гэдэг бас тэр сэтгэлийг бас хүмүүстээ нэлээд өгсөн бах гэж санагдаж байна. Тэг ямар ч үсэн өөрийнхөө бүх энэ туршлага өөрийнхөө мэдж авсан энэ зүйлүүдтэй өөрөө эзэн болоод ингээд бид нартэй энэ сайхан зүйлийг хуваалцаад ингээд ярьсанд найздаа маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээ цаашдынхаа ажилд маш их амжилт хүсье. Тэгээ манай бас подкаст ч гэсэн бас хамтарч ажиллахад бас нээлттэй шүү те. За ойлголоо. За ямар ч байсан тэгээд намайг одоо тоож урьж оролцуулсан найзуудтай баярлалаа. Тэгээд төвшөөтэйг бас одоо уулзаагүй бодчих. За манай хүн ч яг залуужаал царайлагж ялах юм. Ажил хийхгүй байгаа юм байна. Амьдрал нухалтаагүй царайтай тий. Өдөржин шүнжин гоо сайхан тал ороод байгаа юм шиг л харагдчихэ. Яг хөө цаг агаар сайхан газар тэгж байгаа бох. Бид нар чинь энэ чинь нөгөө салхитай бороотой нэг бол нартай тий. Тэгэл яваад байгаа. Тэгээд яг одоо яг найзхан зүгээс сандж хэлэх юм гэх юм бол одоо ганцхан юм байна дөө. Тэгээд тэр маань болохоор зүгээр яг өөрийнхөө мэддэг салбар жишээ хэлэхэд л залуучууд минь энэ агаарын бохирдол, хөрсний бохирдолд бол зөвхөн энэ чиглэлээр л бид нар ажиллахад 10-20 жилийн ажил байгаа шүү. Тийм болохоор миний зүгээс бол нээлттэй асуугаад ингээд хийгээд хамтраад те ингээд явхад бол ямар ч нэг асуудал байхгүй. Энэ салбар дээр өрсөлдөгч гэж байхгүй. Ягаад гэвэл бид бүгд зүтгэжээж одоо энэ аимшигтай агаарын бохирдлын хөрсний бохирдлоос салахгүй бол эн чинь одоо нөгөө хүүхдүүд чинь өвчин зовлонгоос салхаа байла. Бидэрт мэдээлэл нь ирэхгүй байгаа бол чиг эмнэлэг дүүрэн хүүхдүүд байна. Хүүхдүүд хар багасаа хорт тавтартай болж гин тий уушиг нь цоорж гин ингээд эн чинь нөгөө мэдээлэл засагдахгүй байгаад байгаа байхгүй дарагдаад энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. Тэгээ хоёрдугаар хэлэх юм ганц юм гэх юм бол одоо энэ одоо миний ганц айж явдаг юм одоо энэ хар тамхи гэж юм байгаа. Энэ хар тамхи гэдэг юм нь болохоор нөгөө хүнд хэлбэрийн хар тамхиуд залуучууд жоох хүүхдүүд маш ихээр хэрэгжилж байна. Бодит нүдэн дээр харагдаж байна. Газ мааз тий ямар яг одоо энэ мэд чинь нөгөө хүүхдүүд өсөж байгаа хүмүүс чинь ганц айж байгаа юм тэр вэ. Одоо энэ архиталт бол яг хуу бас ингээд баг халагдчих шиг байна. Уул нь бол амар том драг тий амар том драг халагдаж байна. Тэгсэн чи бүр амар юм ороод ирлээ. Тэгээ энэ бүхнээс хол байгаараа гэж яриад лээ. Тэгээд гадаад руу явж болно, сурж болно, сайхан гадаад амьдарч болно. Гэхдээ болж өгвөл энэ төгжүүлэх орн чинь энэ ч шүү дээ ууган тий. Энэ чиний хөгжүүлэхээ хийгээрээ. Тэгээд
яг энэ салбарт ажиллаад сквал ажиллаж байгаа хамтраад ажиллах залуучууд өндөр ингээд судалгаа аваад ирья гэх юм бол манай компани ингээд 3-4 салбар болгон дээр захирлууд нь байж байгаа. Бид нар нээлттэй. Бидэрт л туслаад энэ агарын бохирдол хөрсний бохирдол тэ энийг салгаад өгч ивэл сайн байна. Тий. Тиймэрхүү юм. За ингээд өнөөдөр одоо төвшөөгийнхөө урилгыг аваад ирсэн Оюнбаттай баярлалаа. Тэгээд дээрэс нь одоо ингээд ямар ч сан үнэхээр гоё залуучууд хэрэгтэй гоё үгнүүдийг хэллээ. Энийг подкастаараа одоо бүр дахиж өөрөө сая сонсохгүй бол өмнөх ганц 2 юмнуудыг бас дахиж бүр сонссомоор санагдчихлаа. Тэгээд бас мотоциклийн тэр мотоклуб дээр ч гэсэн найз нь ч гэсэн бас гоё хамтарч санаа юу байна айлж өстэй холбоод энэ 100 болгох чинь хөдөө гадаа юу байна. Одоо өмнөх подкастн дээр баццагтайгаа ярьсан хотог өндөрлөө хөдөө амьдарцгаа гэдэг юу төслийн удирдахч байгаа шүү дээ. Тэгээд тэрнтэй баццагтайгаа бас айгуу гоё юм ярьсан. Одоо ингээд бас дахиад нэг шин сайхан найзтай болоод ингээд шин гоё хийж байгаа залуучуудыг харахаар мундаг байна. За ингээд төгсгөлт нь бүгдээрээ шаардлагагүй бол гадуур бити гарцгаая. Бүгдээрээ маска зүүцгээгээрэй. За. Mongolians podcast баярлаа. Баярлаа.